Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зуулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний мэнд Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээр та ягийн цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ хүлээн авч сонсож байна. Мөн 3W.45 цаг имэн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. Харин үзхийг хүсэх юм бол Facebook дээр Гэр бүлийн радио 104.5 гэж бичээд хайгаарай. Яг одоо Улаанбаатарын өглөө манд өрсөлдөөгөө танд хүрч байна. Радиогийн 1-р студид Эрика Заяа найруулагч Мизо ажиллаж байна. Эрика гинэ sorry. Би гарлаа. Амьсгаа өндөртөө ороод ирсэн чи юу? Нэг амьсгаа дурж инүүлэх гэж өстэй баларлаа шүү. Эрикгаар эхэлдэг болсон юм. За хотлоо чийсээ зөрүүд баха те. Одоо ингэж чи чухал биш шүү. Эрикаар нь явахтаа хэлээдсэн те. Та хоёр нэг эвтэй байгаарай те. Зодолчваа, муудваа гэдээс. Ер нь тэгэл ингэж эхэлж байгаа юм байна тийм ээ. Амьсгаа өндөртөө орж ирлээ шүү. Хүн бас ойлгож болно шүү. За тэгээд манай 1-р студид хөтлөгч очроо Заяа, найруулагч маань Мизүнэр яг одоо бэлэн болсон байна. Гэхдээ очроо. Одоо яг 1-р студид хөтлөгч Эрика очроо, найруулагч Мизү байна гэж те. Юу яриад байгаа юм бэ? Буцаагаад рөөстэй байгаа. Яг би тэгж хүнээс тэгж хариу нэгтэг хүн биш те. Яа. Тэг хариу нэгтэг хүн биш. За өнөөдөр ямар тохиргоон дээр тавьсан тэр тохиргоонд нь тааруулж явъя хөө. За өнөөдөр бол надад 2 мэдээ, нэг нь сайн мэдээ, муу мэдээ гэдэг 2 мэдээ байна те. За тэгэхээр яг хоо сайнаас нь эхлэх юм уу, муугаас нь эхлэх юм уу? Юу гэсэн үг юм бэ? Айгу алиг нь сонсомоор байгаа эхлээд. За одоо аль нь ч яах вэ? Сайн ч яах юм уу ч яах вэ? За сайн мэдээ нөх юм бол юу байлаа? Өчтөр нөө манай хүүхд охин байгаа үстэй. 7-оос 3 дахь охин нөө нэг юм волейболын мини улсын аврагт оролцож байгаа байхгүй. Тэгээд тэр нь яаж байгаа вэ гэхээр 2 өдрийн турш ингээд 6 удаа тоглосон. Амар сайн багуудтай. Тэгээд яг зургууланд нь одоо ялт байгуулсан байхгүй. Ваа, баяр хүргэн нэ. Өнөөдөр болохоор нөгөө юу мөрөөгөө медаль руугаа жоохон дөхөх бах гэж бодож байна. Тэгээ яг өчтөр охиноо хараад байжгаад бахархлаа. Тэгээ дээрэс нь болохоор за яг зураг нь ингээд харуулъя. Манай 7 юм уу? За би ингээд зургийг одоо чөлөөтэй ингээд харуулж байгаа нь юу яаж байгаа шүү манайха. Тэртээ дөрөв энэ сайтууд очиж одоо юм мэдээлэл авахтай зөвхөн манай охиныг яагаад чим онцлоод ингээд гаргацсан байлээ. Гэтэ миний охин гэж бол мдээгүй л ах л та. Тэг хөвшөөг нь хараач. Тэг хөвшөөг нь харал та. Тэг охиноо ингээд яана яасан ижлэх юм бэ? Адилхан хөргөн зэрэгтэй байна уу? Хамар дүүс. Хамар амар хөргөн байгаа даа надтай адилхан. За тэгээд нөө хүүгийнхээ зургийг бас амтсангүй нөө манай хүү чинь олонгууд одоо хэд хоногийн дараа араас нь одоо мини биш араа том шууд мэрэгжлийнх руу н орчиж байгаа шүү дээ. Тэрнийх нь бас улсын аврагт бас орох юм. За танайхан чинь нөгөө гэр бүлээрээ волейбол ч гэдэм үү? Тий, гэр бүлээрээ уг нь би бол волейбол ч юм биш заяа. Би волейбол ч юм биш. Тэгсэн чинь манай хүүхдүүд өөрсдөө ингээд сонирхоод волейболын секцэнд яваад ингээд ер нь юу яагаад байгаа байхгүй. Хөгжүүлээд байгаа. Волейбол тоглоод ингээд хөгжүүлээ. Тэгээд юм улсын хэмжээтэй ингээд тэмцээнд орж яах гэж бас айгу гоё байгаа шүү дээ. Мундаг биш үү? Тэгээд би ч нөгөө айгу бахархмаар санагдаад гинэ. Угаасаа бахархаа. За тэгээд яасан бэ гэхээр хүүхдүүдтэй нөө урдаас юу яагаад тор мор захиад те. Одоо яг нөө 100 иш тийш явангаа тоглохгүй. Байнгын ер нь ингэдэг юм байна. Багш нарын яг секцэнд яваад ер нь ингээд хичээл заадаг те онлоод ингээд янз янзын бэлтгэл дасгалыг нийлгэдэг. Гэтэ эцэг эхчүүдийн яг иймэрхүү биеийн тамирын спорт дээр л эцэг эхчүүд яг ховчлон бусад ихэнх цагт нь те одоо гарын нэвшрүүлэх яах гэх мэтлэн одоо зүйлүүдийг бол байнга дасгалжуулах нь хамгийн чухал байдаг юм байна шүү дээ. Гэрийн даалгавар чухал гэдэг чинь л энэ ахгүй юу? Тийм. За ямар ч хэсэн нэг иймэрхүү гоё сонир мэдээтэй бас амьдрал айгу гоё ингээ гэрэлгээтэй. За муу мэдээ нь. Муу мэдээ нөгчтөр өглөө нөгөө гэрээсээ гарахтаа хажуудаа зогсож исэн машиныг авчиж шүргцсэн шүү дээ. Тэг яг тэр айгу сонир тохиолдол واخгүй нөө. Өмнө би нэг миний машиныг бас жоохон шүргцсэн байсан. Тэг жоохон шүргцсэн болохоор зураас гарцсан байсан болохоор би за энэний хоёрын хооронд энэний төлөө хэрүүлээгээд явах уу гэ тэ. Хайх гэж одоо тэр юм уу шүүгээл камер юм шүүгээл хэцүү болно гэж одоо. Тэгээ болцсон. Чи өгчтөр яг өөрөө шүргцэх байхгүй.
тэгснэг. За би өмнө нэг яг нэг хүнд нэг юм муухай адын бодол орж ирдэг юм билээ те. За өөрөө өмнө бас ингээд өршөөлөгдсөн чинь өршөөчгөл гэж чимээгүй явчихдаг юм уу гэж ийм бодол орж ирсэн бас болохгүй байх гэж бодоод те хүн рүү залгаад. Тэ нөгөө хүн олонгууд одоо тэг яг хөө тэр машин шүргсэн л ер нь муу мэдээ байлаа өгчтөр бол бас гарц те. Гайгүй юу? Гэхдээ яг хөө тэгэл бас тодорхой хэмжээнд гүүприйн шүргсэн юм чинь бас л нэг миллидэн төгрөг бас гарна ш тас. Гарцсан тэр байла муу мэдээ. За ийм нэг сайн мэдээ муу мэдээ хоёртой явж байна. Гэхдээ яг нөгөө түрүүнд хүүхдийнхаа одоо зургийг харуулад яасан. Ер нь одоо дараагийн булан байгаа сте. Саяны түүхийн агуулгатай ер нь адилхан нэг юм түүх ярих юм. Тэгээ би оршил болгоод оруулчих зөв юм байна уу? За ойлголоо. Чи нэг айгүй сонирн байгаад тах юм. Яасан бэ? Нэг юм өөрөөхөө байл та. Чи яг нэг надаас ичээд байгаа юм шиг голд нөгөө эрко авах голторыг надаас нэг юм бишүрхэд байгаа юм шиг. Зүгээр өөрийгөө сул тавь заа юу. Өнөөдөр түүхийд болон бас доорими болонгод хөрнө. За түүхийд болон дээр очроо түүхээ бэлтжсэн сая оршлоо тавьчлаа гинэ. Дараа нь бол доорими болонгаар өнөөдрийн хувьд гэхээр чин өнөөдөр чин сэдв маань юу байлаа? Анхны хайр ариухан. Анхны хайрын талаар ярина. Анхны хайр яринч гэж юу ах вэ? Анхны хайрын талаар дуу бүтээх гэж байгаа. Тэгэхээр доорими болон дээр бол эхлэнгүүт нь та бүхэн анхны хайрын талаар бодлоо, мэдрэмжээ бидэндээ хуваалцаж нөгөө үгээ зохиолцсноо гэсэн үг шүү. Харин яг одоо бол меншин давалгаандаа нэг дээрээ меншин давалгаандаа зүрхэн давалгаандаа нэгдснээр бид баасан гаргийн бэлэг болон дээрээ нэг айлын за ер нь нэг хүнд хоёр тасалбар өгөх гээд байгаа. Тэр тасалбар нь бол паркд хязгааргүй бүтэн өдөржингөө тоглох бүх тоглоом дээр хэдэн ч удаа суусан хамаагүй тийм тасалбарыг өгөх гээд байгаа. Түүнийгээ та бол мэдээж сарын хугацаанд бол ашиглах боломжтой байд юм байлээ. Зав чөлөөтэй үедээ хүүхдүүдтэйгээ эсвэл хостойгоо хамт цагийг өнгөрөөнгөө ашиглах боломжтой гэсэн үг. Энэ хүү бэлгийг авахын тулд та мэдээж тодорхой хэмжээний нөхцлүүдийг бол бүрдүүлэх гээд байна. Тэр нь юу вэ гэхээр нэвтрүүлгээ сонсож байгаа бол бас нэвтрүүлгээ өөр хин нэгэн хүнтэй сонсохын тулд меншин давалгаанд нэгдэх хэрэгтэй байна. За хоёр булангийн дунд зүрхэн давалгаанд нэгдэх хэрэгтэй байна. Би яг энэ үед нөгөө камер руугаа хардсан шүү. Камерны наагур цагаар ингээд чинь ингээд нүдрүү харах гэдэг. Харин тийм би яг энэ үед нөгөө сонсогчтойгоо харьцдаг шүү. За би яг иймэрхүү ярьж байгаа үедээ бас ингээд шууд өөрийгөө л харддаг шүү. Ингээд яа дальчаад байгаа. Нэ нүдэнд харагдах га тормолцоод тэгэнгүүт зүрхэн давалгаандаа бас хоёр булангийн дунд нэгдэх боломжтой. Ингэснээрээ нэг өдрөөс хоёр боломжийн эзэн суглагдаж гарч ирэх юм. За нэг өдрийн 2, 5 өдрийн 10 гэд нийт 10 хүн гаргаж ирлээ дээ. 10 хүн гаргаж ирсний дараа за нэг хүнийг суглаад гаргаж ирнэ. Дахиж 11 дэх хүрд эргээд гарч ирнэ гэсэн үг байхгүй юу? За тэгээ 11 дэх хүрд дээрээ эргээд гарч ирсэн хүн бас нэг болцолтой. Тухайн үед нь бас радиогоо сонсож байгаа хүмүүсээсээ бид чин сэтгэлээсээ үнэхээр бидэнтэй хамт өглөөг өгтөж байгаа хүндээ энэ бэлгийг өгөх гээд байгаа байхгүй юу? Тиймээс 3 минутын дотор тэр хүн маань залахгүй болоод өнөөдөр чи яагаад шүлсэндээ гахлаа штэ чи. Тэр хүн маань залахгүй болвол бид дараагийн хүрдийг эргүүлж дахин 9 хүнээс нь тодруулах гэх мэтчлэн ийм зарчмаар явах юм аа. За тэгээ ийм зарчмаар явж байгаа энэ бэлгийн эзэн болохын тулд та бүхэн мэдээж яг одоо меншин давалгаандаа нэгтгэл хангалттай гэсэн үг. Ямар нэгэн байдлаар хүний гар оролцохгүйгээр автоматар бид тохиргоод тааруулаад бэлгийн эзнээ сонгодгоо гэдгийг энэ ташрамд хэлмээр байна. Ингээд яг одоо меншин давалгаандаа нэгтцгээе. За тэгээ. За өнөөдөр өглөөний минь төргийн эрхэм сонсогчдоо тэгээ манайхан бас комментүүд орж ирсээр л манай Тоя ихч болохоор та хоёр чинь нэг танилцаад байгаа мó өнөөдөр КККК гэсэн мэн. Гэтэ яг надад бас яг тэгж мэдрэгдсэн байхгүй. Яг хоёулаа ингээд нэг цоо шинээр ингээд танилцаад байгаа юм шиг ингээд санагдаа. За сайн байна уу? Очрогийн нэг суудлын өөрчлөгдсөн. Харин нэг шинэлэг болчиход тэгээ өөдөөс. Тэгэхээр бүр ингээд өөр яагаад байгаа байхгүй. Шал танихгүй хүн. Өнөөдөр яг энэ нэг суудлын өнцөгдсөн өдөр шүү. Миний хувьд бол энэ нэг суудлын өнцөгдсөн те. Яг нэг анх удаа нөгөө нэг хамгийн анх яг энэ суудлын дээр сууж нөгөө боги захирал за заяа эрка 3 хүлээж авал намайг эвгүй байдалд оруулж исэн штэ. Тийм үү? Та нар чи тэгээд сүүе энд хин сууж байгаа юм ууж байгаа гэл зочоо өөрчөө тэгээд нэг юм шок моконд оруулаад. Тэгсэн юм уу? Яг тэр мэдрэмж дурсамж яг баг тархинаас гарч ирээд нэг юм эвгүй ингээд заяаг харсан чи ингээд яг цоо шинээр танилцж байгаа юм шиг те. За заяаг өнөөдөр харсандаа таатай байна. За баярлалаа. Заяа. Заяа байна. За ингээд заяа эрка хоёртойгоо дараагийн биш. Ой, зам болд эрка буцаж наа амралт төвсгөл мөсгөлөө болд. Эрка амнаас гар эрка амнаас.
За би бол одоо мэдлээ. Яг үнэ хэлэхэд би зүгээр ер нь хоёрын голд юм панчаан те. Эркэг араас нэг хилний завсраараа орж ирдэг юм очрол байдаг юм байна. Тэрнээс яг чиний тархинд бол эркэл байдаг юм яа. Уурлаа нөх. Ингэчээр чи би одоо цаашаа явж чадахгүй шүү дээ. За ингээд заяа очроо хоёртойгоо ихний болон руугаа шилжицгээе. Эвгүй ээ нөө. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд. Зарим нь алдартай, зарим нь бараг мартагдсан, зарим нь энгийн хэрнээ санаанд оромгүй түүх энд дурсагдах гэж байна. За бүр нэр буруу хэлээд найрч чи шууд харгуулж штэ. За ингээд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн бас нэгэн гайхалтай болон бол түүх энд болон байгаа. Түүхэнд болон мэдээж одоо нөгөө Эрка маань амарсан учраас очроо бит хоёр 7 хоног болгон ээлжлэн та бүхэнд түүх ярьж өгөх болно. Шир Эрка баггаас болоод Эркахаас болоод битээр олон юм ээлжлэх болоод байна шүү. Аюу олон юм ээлжж байгаа. Эрдэнэ даа одоо сайн сайхан аялдаа явах хаа гэж найдаж байна. Араас нь сайн нэг ерөөдөө. Эфир болгоноор ярьдаг тэрийг. За ингээ өнөөдөр бол манай түүхийг очроо маань бэлдэж ирсэн. Очроогийн түүхийн урьдчилсан трейлер нь бол түрүү явцсан шүү дээ тий. Тэгэхээр би одоо бас спорттой холбоотой түүх юм болоо гэж бодлоо тийм үү? Үгүй ээ. Ер нь яг нэг манай хүүхдүүд ингээд өөрсдийнх нь нууц авиасууд илрээд нь шүү дээ. Тэрийг нэг би одоо ингээд олж хараад байгаа шүү дээ тий. Олж харж байгаа яг тэр агуулгах дээр нь холбоотой юм түүх байгаа. За тэгэхээр би чамаас нэрийг таалгий зөв энэ хэн бэ гэж. Оо ямар хэцүү бэ? Би таач маах юм амар дургүй. Зураг харуулнаа. Тэгээд манайхан бас сонсогчд мань бас энэ хэн бэ те ямар алдартай хүн бэ гэдэг бас Моцарт уу? Чи байж л чи эхлээ энэ дээр зураг гарна шүү чи. За байж чи зөө. Би яагаад байгаа бэ өнөөдөр? Чи өнөөдөр яг надаас ичээд байгаа юм уу? Очроотой хоёулаа үлдснээ ичиж. Өш энд ард энэ бас мизүү байгаа шүү те. Надаас санаа зовх шаардлагагүй. Би хазахгүй, хайрахгүй. Уг нь бол ингэдэг байсан байхгүй. Миний шүд угаасаа бохоо уулцсан. Хатсан ч цаахгүй. За. Очроогийн цаана мизүү харагддаг байхгүй тий. Одоо хоёр нүүр харагдаад эвгүй л юм байна. Мизүү вэ нөө? Байна. За манай найруулагч харахыг үсэх юм бол за би сууж яг л юм солонгос схемийн хаа шиг те юм сайхан залуу байгаа тий. Начистай гоё орж ирж байна. За. Айгуу гоё залуу байгаа шүү. За зургийг харуулъя. Ее. За хэнийг өшөөв? Эрка. Эрка үсээ ургуулвал нэг иймэрхүү л болох байх те. Эрка гэд хөшөөв. Эрка үсээ ургуулвал зүгээр юм хөшөөж хөдлөхгүй. Чадахгүй штэ. Хөдлөхгүй чадахгүй штэ. Тэр зүсмэ амна. Хөшөө олсон ч гэсэндээ яриаш та нар одоо жоохон холоор яваа штэ. Би ямар хөшөө юу гээл. За тэгэхээр ингэх гэж юмаа. Өнөөдөр болохоор та бүхэндээ хуваалцах гэдэг сэдв бол өөр юм түрүү нөө хүүхдүүдтэйгээ холбоотой гэж хэлсэн штэ. Яг нөө агуу нөө хөгжмийн зохиолч Моцарт хүн болгон мэдэн тийм үстэй. Агуу. Гоц авьяастай гэж хүмүүс яриад байгаа. За Эрка биш юм те. Биш Эрка биш шүү дээ. Эркад ямар юмных нь гоц авьяас байх юм бэ? Тэр зүгээр л юм ярьж хахад голоор нь. За Эрка ороод ирсэн шүү. Дастаж орж ирдэг ийм л нэг. Эрка хоёулынхын голоор ороод ирсэн. За ингээд манайхан бас энэ Моцартын бас түүхүүдийг манай сонсогчд мань мэдж байгаа бах гэж бодож байна. Гэхдээ би бас өнөөдөр араа өөр өнцгөөс нь ярина. За эхлээд юуны түрүүнд одоо Моцартын гоё зургнууд явж явах хооронд та бүхэн түүний бас түүхэн гоё амжилтуудыг би дурдъя гэж бодлоо. За мэдээж Wolfgang Amadeus Mozart гэж байгаа те. Моцартын өнөөдрийг хүртэл эвдэгдээгүй хүн төрөлхтний түүхэнд дурсагддаг хамгийн гол рекорд амжилтуудыг би довчхон дурдах гэдэг юм тийм ээ. За тэгэхээр тэрээр ердөө ингэсэн ба 3 настайгаас анх хөгжим тоглож 5 настайдаа анх бүтээлээ тойрвож тийм ээ. 8 настайдаа анхны симфони бичсэн байгаа. Симфони юугаар бичсэн. За тэгээд энэ бол хөгжмийн түүхэнд хамгийн гайхалтай залуу рекорд байсан байхгүй. За тэгээ 14 настайдаа Ромын Ватиканд олон зуун жил нууцлсан зөвхөн тэнд л тоглогддог Ватиканы найрал хөгжмийн 9 дуу хоолойтой маш нарийн бүтээлийг ердөө ганц удаа сонсоод маргааш нь шууд өөрөө нотыг нь алдаагүй ингээд цаасан дээр буулгаад тоглосон өөрөө хүмүүсийн одоо маш их алмааруулж исэн юм түүхтэй. За тэгтээ яг нэг харамсалтай зүйл нь тэр ердөө 35 насыг насалсан гэсэн.
наслсан ч тэ амьдралынхаа богино хугацаа 600 гаруй одоо бүрэн хэмжээний цод бүтээл, симфони, дөөр, концерт бичсэн. Түүний нотны гар бичмлүүд бол ер нь бол одоо ямар ч дээр нь ямар ч засвар баллаж одоо сохолсон ямар ч зүйл байдаггүй. Үнэхээр ийм гайхалтай юм нэг түүх байгаад байгаа маа. За тэгэхээр хөгжмийн түүхэнд одоо мэдээж тухайн үед бол одоо Бетховен тэ симфоноор одоо Бах багц зэрэг одоо хөгжмөөр алдартай байсан бол Моцарт одоо өөрийн үеийн хөгжмийн бүхий л төрөл одоо жанраараа тухайн үед бол одоо маш хүчтэй байсан л гэсэн үг байхгүй. Энэ агуу хүний тухай ярих гэдэг. За тэгэхээр хүн болгон одоо Моцартыг болохоор өөрөө гоцавьяастай байсан л гэж юу ярьдаг. Тийм түүхүүд бол зөндөө байгаа. Өөрөө цаанаасаа ингээ бутнаас ингээ гараад ирсэн бэлэг авиац зэрэг л ярьж байгаа. Гэхдээ өнөөдөр би онцлмоор байгаа нөгөө түүний аав нь хэрвээ байгаагүй байсан бол тийм ээ. Тэр яг ийм гоцавьяасаа гаргаад нээгээд өнөөдөр хүртэл ийм рекорд ивдсэн алдартай хүн байх байсан болов уу гэж бас бодоод тэр талаас нь ер нь бол түүхийг бэлдсэн байгаа гэсэн. За тэгэхээр одоо хүүхэд байх наснаас нь аав нь бол нэлээд сургууль хүмүүжүүлсэн тэр системнүүд нь үнэхээр гайхалтай. За эцэг нь болонгууд одоо Леопольд Моцарт гэдэг хүн байсан. За тэр хүн болохоор анх өөрөө болохоор тэр хүний одоо аавынх нь карьер нь тухайн үед бол бас гоё бас дээшээ явж исэн юм карьертай хүн байсан бохоггүй. Өөрөө хөгжмийн багш хийлж ер нь ингээ алдартай болох гээд ингээ явж исэн юм хүн. Гэтэл тэр яг өөрийнхөө карьер амбицийг бүгдийг нэг хойш нь тавиад хүүдээ зориулсан. Зөвхөн хүүгийнхаа ирээдүй, хүүгийнхаа амбиц, хүүгийнхаа карьерийн төлөө яасан бэ гэхээр ер нь бол ажиллаж эхэлсэн гэсэн үг. Гэхдээ хүүгээ яг дасгалжуулахдаа өөрөө олон хөгжим заахтаа болохоор ийм зарим түүхүүд нь болохоор ийм хатуу ширүүн ханддаг байсан гэж ер нь л ярьдаг юм бэлээ. Гэхдээ тэр магадлалтай. Гэхдээ яг нэг түүхэн дээр нь онцлсон байсан болонгууд яг хүүхдэд хатуу ширүүн хандах биш. Хүүхдийнхаа сонирхлыг одоо ингэж дагуулж тоглоомын аргаар ингээ хөгжмийн ингэж зааж өгдөг байсан. Тэгээ өдөртөө ингээ хэдэн зуун өчнөө цагаар ингэж хичээллүүлж байгаа штэ. Цээжлэхэд амар өөрийнх нь хэлээр нь заагаад штэ. Тий. Ингээд хичээллүүлж байгаа ч гэсэн тэр нь болонгууд уйтахаар залхмаар байгаагүй зүгээр л юм гоё юм тоглоомын аргаар зааж хүмүүжүүлдэг байсан. Түүхийг бас та бүхэн дуртахад таатай байна. За тэгээд Леопольд бол хүүгээ ердөө юм нийтийн сургууль мургуулд бол ер нь явуулаагүй. Гэхдээ яг тухайн үед бол яг нийтийн сургууль бас явуулдаг. Ер нь нийтийн сургуулиуд бас ховрол байсан юм шиг зүгээр бас зарим нэгэн түүхэн дээр байгаа. Тэгэхээр яг гэрээрээ өөрөө ингээд ер нь бол заасан. За гэрээрээ заагаад түүнд одоо төгөлдөр хуур те маш олон хөгжим заахаас гадна математик, гадаад хэл, Франц, Итали, Англи, уран зохиол гэх мэтсэн те маш олон боловсролуудыг аав нь ердөө өөрөө зааж исэн байгаа. За тэгээд ганцхан нөгөө нэг хөгжим биш бусад боловсролын бас гэрт нь бас давхар ингээд эзэмшүүлсэн биз дээ тий. Хаяаг байна уу? Тий. Тэгээд гэрээрээ заажснаас гадна ердөө яасан гэхээр 6 настай байхад нь аав нь түүнийг дагуулад хамгийн гол нь одоо гадуур ингээ практик гэж хэлж болохоор тий дэлхийгээр аялсан байгаа. Дэлхийгээр аялал ингээл том юм одоо дээд зэндааны хүмүүсийн өмнө хөгжмүүдийн тоглуулж ирсэн. Гэхдээ тэр хүмүүсийн өмнө ингээд явж дэлхийгээр аялж ингээд тоглуулахдаа тэр хүмүүсийн нүдэн дээр ингээд карьерийг өсгөх зорилготой байгаагүй. Зүгээр л илүү их өөр ертөнцийн хөгжмүүдийг бас давхар олж сонсож те тэр хүмүүсийн өмнө гарч ингээд бүр ингээд нээлттэй болох талаас нь ингээд практик дасгалуудыг ер нь бол хийсэн байгаа гэсэн. Ингээд одоо ер нь бол Моцарт үнэхээр суут те нэгэн хөгжимчин болж төрөөд 35 наслсан гэж байгаа шүү дээ. 35 наслсан. Тэгэхээр аав нь болохоор мэдээж амьдралынх нь эхний 15 жил яг түүнтэй хамт яг өөрийгөө зориулсан багхгүй. Түүнийг. Тэгэхээр яг эндээс ингээ би харахаар Моцарт хэдий ингээд ийм амар гоцавьяастай байсан ч гэсэн аавынх нь үлдэж байгаа тэр үйлдэлүүд хүүхдээ хүмүүжүүлж байгаа тэр систем маш олон тийм аргууд байгаа байхгүй. Тэндээс харахад бол яг аавынх нь бас хүүхдийнхаа авьяасыг анзаараад тэрийг ингээд хөгжүүлээд өөрийнхөө карьерийг хойш нь тавиад тэгээд урагшаа ингээд зүтгэж явж байгаа. Энэ надад маш их таалагдсан байхгүй. Сүүлийн үед надад ч гэсэн яг тиймэрхүү бодогдоод байгаа. Яг миний одоо карьер амбицыг одоо яг хэрэгтэй юм уу тий? Тэгээ миний хүүхдүүдийн авьяас чадвар яг юу юм бэ? Тэдний ирээдүй хамгийн чухал гэж юу нь бол би яг тооцож хараад байгаа байхгүй. За тэгэхээр яг энэ гайхалтай түүх би зөвхөн богинохон л ярьлаа тийм үү? За энэ түүхэн дээрээс манай заяа юу ойлгох вэ? Би зөвхөн түүхээ ингээл богинохон болоо.
Түүхээ ингээ урт ярьжвал би ингээ залхаамаарг байгаа сонсогчтой. Энэ түүхэн дээрээс чи бол манай сонсогчд тийм ээ. Яг юу сурж чинь тэрийгээ бас гоё шууд 9986 1045 дугаар руу залгаад орж ирээд хуалцаад ярилцаж болно. Өөр бас гоё нэмэх юм байвал нэмж болно те. За тэндээс яг эндээс ойлгож байгаа. Би бол мэдээж ингээд нэг түүх богинохоо ярьдаг. Түүхэн дээрээс ингээд яг хид хідэн дор ээж 3 юм сурах аргыг үл заавал гаргаж ирж ингээд хуалцдаг одоо. За тэрийг ярихаас өмнө бас өнөөдрийн одоо Моцартын аавын хичээнгүү тэгээ агуу Моцартыг бий болгосон энэ түүхээс чамд бодогдож байгаа юм юу вэ? Тэгээ сая өөрөө хэлчихээстэй төгсгөлт нь. За юу ч хэлсэн. Юу н аав нь л байсан болохоор л аав нь хэрэг байгаагүй бол яг тэр үнэхээр яг мэдээж бурхнаас авьяас хүнд заяадгүй заяадаг. Гэхдээ тэр авьяасыг өнгөлөх нь бас чухал штэ. Тэгэхээр харин өнгөлжсэн хүн аав нээс аав нь тордчихсэн учраас түүнийгээ гаргах гүүр нь болсон байна. Тэгэхээр хүүхдүүдийнхээ гүүр нь болж байгаараа л гэдэг зүйлийг яриад тах шиг шүү дээ. Харин тэгэл ах шиг байна те би. Тийм тэрийг хэлчихэд дахиад надаас суугаад. Яг чамаг яг зүгээр яг миний хэлсэн дүгнэлтэн дээр ш өөрөө бас ингээд яг түүхээс бас цоошин юм бас олж хардаг ах юм болов зүгээр бодчихсон. Андуурсан байла. За яг би одоо саяны түүхээс яг за би ингээд саяны түүхээс би яг 3 те сурж болох юм 3 аргыг би бас одоо гаргаж ирсэн байгаа даа. За тэгэхээр эхний аргын та бүхэнд хуваалцъя. Ажиглах ба зориглох юм хандлагатай байсан аавынх нь хувьд. За эндээс болонгууд мэдээж хүүхдийнхээ жижигхэн гэлтгүй сонирхол өвөрмөц те өгөгдлийг бид нэр бол эртхэн анзаардаг байх хэрэгтэй. Одоо түүний аав шиг. За түүнийг нь хөгжүүлэхэд өөрөөсөө цаг хугацаа анхаарал одоо ерөөсө харамлдаггүй байх ийм одоо мөн чанар яг түүний ааваас ер нь харагдаад байгаа гэсэн утгатай. Тэгэхээр би бол одоо эндээс нь яг хүүхдээ бусдаа ер нь ингэж байгаа байхгүй. Манай хүүхэд яг ямар авьяастай байна вэ гэж харахаас илүүтэйгээр одоо ингээ ажиглаад ангууд зарим ер нь дээр үед их байсан л да одоо гайгүй болцсон баг гэж бодод. Одоо хүүхдээ ингээ бусад хүүхдүүдтэй ингээ харьцуулдаг байхгүй. Ингээ харьцуулж байгаа нь өөрөө тэр хүүхд чинь нэг заавал адилхан байх албагүй те бусад хүүхдтэй. Яг тэр хүүхдэд онцгой шал өөр нэг юм авьяас бол байгаа л байхгүй. Тэрийг нь л ер нь бол ажиглаж хардаг байх хэрэгтэй л гэсэн үг. Meg Моцартын аав бол яг хөгжмийн авьяастай байна. Бусад одоо өөр авьяастай хүмүүс зөндөө хажуугаар нь байсан л ах л да янз бүрийн те. Одоо бизнесмен ч юм уу юу гэдгийг. Тэр хүмүүстэй бол харьцуулаагүй. Зөвхөн хөгжмөөр нь анхаараа чи ийм л хүн юм байна гэд. Тэрэн дээр нь тулгуурлаад хөгжүүлэх нь их чухал юм байна гэдгийг нэгдүгээр аргыг сурж байгаа. За хоёр дахь арга бол одоо аав нь болохоор юм сургалтын тоглоомын арга ашигласан гэдэг байгаа шүү дээ, тийм. За мэдээж хүүхдээ ингээд хөгжүүлэхдээ өөрийнх нь дур сонирхлыг нь дагуу одоо тоглоомын аргаар тийм хөнгөн заавал яг тоглоомын арга гэсэлтэй хөнгөн өөрийнх нь дур сонирхол тохируулан одоо ингээд зааж сургаж яах нь айгүй чухал юм байна гэж ер нь бол эндээс харж байгаа. Тэгээ бид нар ингээд чи ингэхгүй байх, тэхгүй байх гэж жоохон хатуу ширүүн бас хандаж хүүхдийг бас ингээд хүмүүжүүлэх гэдэг те. Тэрний эсрэг бол одоо энэ ажилласан байгаа. Тэгээ сурчуу зүйлийг нь уйтгартай үүрэг даалгавар биш харин өдөр бүр шимтэн тоглодог өөрөө дурлаж хийдэг яг тий. Одоо тэгэхээр манай хүмүүс бас волейболыг л өөрсдөө дурлж хийгээд байгаа байхгүй. Одоо ингээл хаа байсан Монроос гэл хол газар тий гэрээс нь хол газар ингээд бэлтгэлэнд болоод байгаа гэсэн тэн рүү ингээл өөрсдөө заримдаа алхаал явчихъя, заримдаа автобусан суугаал явчихъя тий. Тэгээ нөө найзууд нь дугуйтай. Тэгээ манай хүүхд дугуугүй байхгүй. Би жоохон дугуй авч өгөхтэй зөвхөн бодоод байгаа байхгүй тий. Дугуугүй ч гэсэн найзууд нь дугуйтайгаа ингээл тэр тэгтээ айгуу жоохон өрөвдөлтэй яг юу шүү. Дугуйтайгаа төрүүлээ явчих. Зураг төнгөд хараас нь гүйж ийн гэж байгаа байхгүй. Гэтэ яг гүүхэн өөрт нь бас илүү хэрэгтэй шүү дээ тий. Би тэмэрд нь хэрэгтэй. Тэгэхээр өөрсдийнх нь дур сонирхол байгаа учраас яг хүүхдүүд өгшаана ер нь бол яваад байгаа. За тэгэхээр 3 дахь миний одоо эндээс харж байгаа зүйл бол зөвхөн 4 ханны дунд ингээд онол заагаад гэртэл зөвхөн хичээл заагаад авах биш. Ер нь бол практик те гадуур дотуур явуулж магадгүй би бол ер нь бол болж игэл юм гадаад мададаар те дагуулж яваад юм үзүүлээд за гадны хүмүүс юм байдгийг тийм байдгийг хийг харуулахыг ер нь бол юм зорддог хүн багхгүй. Тэгээ миний хамгийн түрүүнд одоо явуулсан байгаа гадаад бол одоо ирээн л байна л да. Гадаад л шүү. Тийм миний хувьд бол одоо боломжтой юм. Ганц юм багхгүй. За тэгээд ямар тач нөгөө хин Моцартын аав нь бол түүнийг ингээл бүх ингээл дээд зэндааны хүмүүстэй орон руу очиад аялуулаад хөгжмийн тоглуулаад тэр нь бас ингээд нөгөө нэг Моцартыг илүү их одоо нээж чадваржуулж ингээ өгсөн гэж би бол харж байгаа. Тэгэхээр энэ хүүхдийг хит бөөцөлж биш те
одоо хаалттай орчинд өсөхөөс бид нар бол татгалзах хэрэгтэй байна. Тэгээ алдаа оноотой жинхэнэ ертөнцтэй эрт танилцуулаад те холны өмнө бие авч явах байдал, амьдралын сорилтыг дархлааг нь ер нь бол багаас нь суулгаж явал айгүй зүгээр юм байна гэж үл нь харж байгаа. За тэгэхээр өнөөдрийн миний зүгээр ингээ хуваалцж байгаа түүх бол ердөө энэ төрөйд ингээ дууслаа. Тэгээ баярлаа. Баяртай за яахгүй те. За яг зөв өнөөдөр л ингээ яг Моцартын түүхээс яг би өгчдөр яг ямар түүх ярих угаа бодоол явж байгаа л яг өөрөө нөгөө волейболын тэмцээн дээр очичоо те. Хүүхдүүдийнхээ навьяасыг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэл. Тэгэл яг би айгүй олон юмнуудыг хайцалтаа ер нь дэлхий дээр ер нь аав ээжүүдээс нь шалтгаалаад одоо яг хүүхдийн авьяас, гоц авьяас нь бий болсон олон 10 мянган түүхүүд ер нь байдаг юм байна. Спортч байна, хөгжимч байна, те. Кино урлагч байна. Ер нь бол янз бүрийн түүхүүд байдаг юм. Тэрэн дээрээс яг би зүгээр Моцартыг өнөөдөр бол онцлон ярьлаа. Тэгээд яг энэ дээрээс ч гэсэн яг өөр юм ирээдүйд бас одоо хүүхдүүдийнхээ төлөө хийя гэж бодож байгаа зүйлүүдтэй одоо Моцартын аав те аавын хийсэн одоо үйлдэлүүд одоо аргууд хандлагууд нь яг гоё тохирж байгаад бол миний хувьд бол баяртай байгаамаа гэж хэлэх таатай байна те. Очраг түүх маань дуусчин шууд зүрх яваад унт. Түүх дууссан ч гэсэндээ бидний түүхтэй холбоотой яриа бол дуусаагүй. Энэ булан маань дуусаагүй байгаа шүү. Зүрхэн давалгаа маань эхэлж те. Тэгээд алтан чимэг сүхэ маань хөдөө явж гинэ үү гинэ. 5 дахь өдөр жүжигээ үзэх хэвээрээ байгаа. Гайгүй хүрээд ирэх бах уу. Тэр баяраа өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Мэдээж меншин давалгаанууд орж ирсэн бол түрүүний хөшөөг бол Моцартын хөшөөг энэ нөгөө нэг Эркагийн хөшөөг яриадсан чинь Мизугийн хөшөө юм шүү л гэж байна. Дундуур нь орж ирвээд. Мизуг дахиад нэг харуулчлаа. Гэхдээ яг тэгдэг шүү. Заяа 3 хүн байжгаад 2 нь үлдээд ярилцах мэдрэмж яг ингэдэймаа гинэ. Харин тийм ээ нөө эхлээд хэлсээрэн байгаад ингээд таарчаад ах юм уу. За Эрка хорогдоод хөвсгөл яваагүй байгаа юм шүү гэсэн. Эрка үдцсэн сууж байл яг тэ. Энэ яриг яаж юм. Унтж байгаа хаад цад чи. Эркагийн сүнсийг нь явуулаач гин. За тэгээд өглөөний мэнд мэдсэн бүх сонсогчдод баярлалаа. Тэгээ яг өнөөдөр сая очрогийн ярьсан түүхийн дагуу ер нь хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг эсвэл хүүхдүүдийнхээ яг авьяасыг аав ээжүүд маань хэр анзаарч хардаг вэ? Та өөрийнхөө хүүхдийнхээ авьяасыг хэр анзаардаг вэ? Энэ талаараа бидэнтэй хуваалцаарай. За анзаарч харах нэг өөр те. Харсан анзаарсан зүйл дээрээ үйл хөдлөл хийх чинь бас нэг өөр байгаа байхгүй. Тэгээд багтаа бас өөрөө авьяастай л байсан байж тараа ямар нэг юм хідвэл байсан байж тараа. Түүнийг нь бас эцэг хин хэр анзаардаг байсан бэ? Тэг бас хэр ингэж хөгжүүлж явсан бэ те? Тэр нь ингээд амжилтанд хүрсэн үү гэдэг талаар бидэнтэй хаваалцаарай. Радиогийн шууд утас 9986 1045 9986 1045 дугаар нээлттэй байгаа шүү. Тэгээ бас манай сонсогчд нь бас ер нь хүүхдүүдийнхаа яг нууц авьяас ер нь хүн болгонд одоо тодорхой хэмжээний гоцгоц авьяасууд хүн болгонд өөр баг нэг хурууных нь хээшигтэй ер нь л өөр авьяасууд юм байгаа. Тэрийг нь бид нэр ер нь харахаас илүүтэйгээр ингээ бусад хүүхдүүд тийм байх чи тэрнтэй л адилхан бол гэж ер нь тийм хандлагатай байх гэдэг. Биш уран нугард шүү. Тийм үү? Тий. Мөө за харъя одоо харч. Одоо бол би ми хөшсөн байгаа шүү дээ. Би ч нөгөө багтаа уран нугардаг байсан баг. Тийм байх тий. Уг нь бол залуудаа бол шижгэнсэн охин байсан. Одоо бол шажгансан охин боллоо гэдэг шүү дээ. Юу гэж байгаа энэ чи одоо. Тэгээ одоо нугарч чадахгүй л гэвэстэй чи. Тэгээ угаас энэ чи хөшчдөг байхгүй би дахин бэлтгэлтэй байхгүй бол. За ингээд би тэр өнөөдөр хоёулахнаа те бас ингээд бас жоохон хүн цөөдөд байдаг юм байна те. Манай Эрка ч баг энэ чи 10 хүн байгаа юм шиг те ажилтдаг юм байна шүү дээ. Ер нь бол би тэр яг л 2 хүн байгаа юм шиг л байгаад тах юм те. Нэ одоо 20 хүн байгаа юм шиг болгохын тулд орж ирээ гэдэг юм байна шүү дээ тий. За тэгэхээр манай би бол яг зүгээр шууд өнөөдрийн түүхээ яриад араас нь яг сурах 3 зүйлээ хуваалцаа. Тэгээд сонсогчтойгоо шууд ярилцъя гэж бодсон юм а. Тэгэхээр 9986 1045 та бүхэн бас хүүхдийнхаа авьяасуудыг хэрхэн яаж анзаарч जैन тийм байна ийм байна. Тэрийг бид нартай бас хуваалцаарай. Анзаарах тийм аргууд байвал тийм ээ гоё мэрэгжлийн хүмүүс ивэл бас бид нарт бас зөвлөөрэй гэж би хүсэж байна. За мэдээж би нөгөө өөрөө болохоор багтаа нэг юм айгүй хошин хүн байсан. Хүүхэд байсан бохоо. Одоо шинэ ингээд гэртээ ингээд тэр чинь баг юу вэ? 1 2 3 дугаар анги байсан уу яасан. Тэгээд гэрт байгаа ингээд хамаатан садан аав ээж одоо юу гэдгийг бүх хүмүүсийг ингээд би илгэлж ингээд бичдэг байсан. Тэрийг болгоод өөр дууны нэг юм аян дээр оруулаад зэ. Дуулаад. Тий. Одоо нэрээр нь те аав бол тийм яасан гэд мэдгүй. Одоо бол сайн санахгүй. Ингээд ер нь тийм багаас яг тийм миний хошин мэдрэмж нь үнэр байсан биз дээ тий. Одоо тийм мөн чанарууд ер нь ил харагддаг байсан. Ер нь бол одоо харин тухайн үеийн яг нөхцөл байдал 90-ад оны үед штэ. Ер нь жоохон хэцүү байсан үе штэ. За тэр үед яг манай ээж аав нар ер нь ажилтдаг л байсан л ах л да. Яг тэр тал руу ингээд сурахад
боломж нөхцөл байдал нь бас ямар байсан те хэцүү. Одоо бол харьцан гоё болчихлоо шүү дээ. Тийм шүү дээ. Шууд яг хүснээр нь сурах дугуулan секцүүд маш олон болчихлоо те. Төлбөртэй, төлбөргүй, сургуулийнх, гадных гэл. Тий. Янз янзаараа. Тий. Тэгээ би жоохон том болоод өсвөр насмасан дээр ер нь яг ээжтэй хэлдэг байсан хөө хошин урлагийн ахныг одоо энэ продакшнуудын амби боё моё гэл те. Энэ эдийг чи харж өсдөг байсан. Хошин шагийг яг үзэх дуртай. Тэгэл мистер Бэнийг үзнэ те. Чарльз Чаплинийг үзнэ. За тэгээ би ер нь иймэрхүү инедми юм болмаар байна. Соёл урлаг одоо сойс хошин урлагийн сургууль байдгийн юм өдр гэдээ ер нь ээжтэйгээ ярилцчихсан ер нь сандаг байхгүй. Тэгээд яг нөгөө манай ээж минь нөгөө залуудаа нөгөө нэг яасан гэдэг байгаа шүү дээ тий. Тэгээ яг амьдралын нөхцөл байдлаас болоод яг хошин урлаг, соёл урлаг ч юм уу, соёл урлагийн сургууль муулж үжигч юм болох боломжууд ер нь нээгдэг байхгүй. Тэгээд яг өөрийнхөө ингээл ажил төрөл хийгээл ингээл олон жил явж тий. Тэгээ өөрөө би сүүлд ер нь юу яасан шүү дээ. Бүр 20 гарчаад заяа. Баг 26 7 25 6 хүрсэн биз 6 7 хүрсэн бисах. Ороогоор 11 11 төгссөн шүү дээ. Тэгсэн гэж байсан. Тэгээ 11 төгсч мөксөө. Тэгээ сүүлд нь юм Политехникийн коллеж засварчин те. Засварчин жолооч гэдэг байгаа шүү дээ би бас. Гэтэ яг машин одоо яг юу нь яадгийг сайн мэдэхгүй те. Тэр зүгээр яг жолооны үнэлгээ аваад төгссөн баг. Тэгээд яг тэрнээс гадна төгсчөөд яг их сургуульд сураал те. Нийгмийн ажилтан сэтгэл судлаач гэдэг мэргэжлийг эзэмшээл. Тэгэл зүүн бүсийн шилдэг илтгэгч болоо. Би чи илтгэлийн тэгэл хэлээ яриа хөгжөөл. Тэгж явсараагаал эхлээ лекс тавиал айгүйх гадар явдаг гэсэн. Тэгээ явж байгаад яг ингээл лекс тавиал өөр ажил хийгээл төрийн бус байгуулгаал те. Олон улсын байгууллагатай ингээл хамтарч ингээл яг орлого морлого ер нь бол тэгэл болоод явж исэн. Тэн чинь айгүй гоё. Бяцхан юм ном гаргаал те. Уучлах сэтгэлийн талаар ном гаргаал. Тэгээ тэрийг хөөрхөн борлуулж. Тэгээ явдаг гэсэн. Гэхдээ яг яг дотоод нөгөө нэг юм хошигнох тийм хүсэл мөрөөдөл байсаар л байсан байхгүй. Тэгээ тэрэндээ хөтлөгдөж явсаар байгаа л өнөөдөр ингээд сүүл бараг 40 төгсөн те бараг 30 милион гарцсан үедээ ямар ч ирээд комедид орсон байхгүй. Гэтэ одоо энэ залуучууд бол амар болцсон байлээ. Араас нь гүйцэх гэж одоо жоохон цайж шээ. Ер нь жоохон ороодох нь ороодсон. Гэтэ бол яг бууж өгөхгүй гэл араас нь дунд нь бас үзэл яваал юм тийм. Тэгэн штэ. Тэгэхээр яг хүүхдийн нууц авьяас бол багт нь тодорхой хэмжээгээр ингээд харагддаг байхгүй тий. Би ч мэрэгчлэрээ тоглодог байсан гэсэн штэ. Тийм үү. Тийм ганжин барьчаал. Би өөрөө ч сандгүй юм л та. Ганжин барьчаал хүн амтан дээр очингуудаа танд юу бодогдож байна? Та юу гэж бодоод байна гэд ингээд яриад амдан тулгаад ингээд сурвалжлагч ингээд явж идэг гэсэн. Тэгээд ер нь бол нөгөө нэг тэр үед чинь юу байдаг гэсэн ийм нэг 3 бартай юу вэ? Орны бүтээлэг байдаг гэсэн байхгүй. Би ч нөгөө нэг хичтэй гуруулаа. 3 охин өөр юу гэдэг киви миви гэж янз янзын хамтлагийн дүрд орж бас тоглолт үзүүлнэ. Тэр тоглолтод аав ээжтэй мөнгөөр тасалбараар зарна. Тэгэл нөгөөдхнийхээ араас гарч ирж тоглолт моголт үзүүлж бүжиглээл дуулж муулаад ер нь айгүй их нөгөө нэг урлагтай ойрхон өөрийгөө ингээ нэг гадагшаа илэрхийлсэн. Тэгээд яагаад ч юм зөвхөн нөгөө нэг хүүхдүүд дуулж бүлжилдэг бол би ингээ хажуугаар нь сурвалжлаг хийгээ яваад идэг гэсэн хүүхдээсэн гэсэн. Тэгэхээр нөгөө багасаа л яг тийм нэг тиймэрхүү юм дуртай байсан юм шиг байгаа. Тэгээд баг байхдаа бол бас ингээ нөгөө шүлэг их бичдэг гэсэн. Одоо хүртэл миний шүлэгний ном айгүй их байдаг байхгүй. Ном гинэ юу дэвтэр айгүй их байдаг байхгүй. Тэгээ заримдаа тэр дэвтрээ ингээ эргүүлж харж үзэн штэ. Тэгэхээр чинь жохон хүүхдэн бэжэж 10 жилийн жохон тэр чинь жохон хүүхд байхгүй юу. 6 мургаа 7 дугаар ангийн хүүхдэн бэжэж баахан салж сарнсан хайр бичсэн. Нэ юугийн ч бодож ойлгож бичсэн бөөмөд 2 3 дэвтэр дөрөв хайрын шүлэг мөлдөгтэй. Нэ инхээр нэг хүүхдэд цаанаас нь бас яг яхаарахгүй л очроогийн хилдэгчлэн нэг тийм өвгдөл байд юм шиг байгаа. Нэг юм байгаад идэг. Гэтэ тэрийг яаж гаргахаа мэдэхгүй. Яаж ингэж ашиглахаа мэддэггүй. Харин тэрийг хэрхэн яаж ашиглахыг нь зааж өгдөг хин нэгэн хүн байдаг л гэж таарах гэдэг байхгүй. Тэр нь аав байна уу, ээж байна уу, ах эгч байна уу, багш байна уу хамаагүй те. Эсвэл танихгүй хин нэгэн ч байж. Хүү чи ямар аятайхан дуулдیں۔ Ингээд нөгөөдг нь үнэхээр нэр би аятайхан дуулдیں болов гэ хөөрөөд баярлаад ингээд явцсан ч байж болохоор нэг хүн л байдаг байгаа байхгүй. Харин тий. Тэгэхээр чи манай заяа болонгууд багасаа нэг юм төсөөлөх чадварыг эзэмшижсэн байгаа байхгүй. Би чинь нөгөө гар үзэг цаас ингээ нийлүүлнэ гэдэг чинь өөрөө тархины фитнеслийн билээ л дээ. Одоо би чинь нөгөө 3 жил гараа ингээд бичээд байгаа шүү дээ. Гол нь цаасан дээр бичих нь чухал гэдэг байгаа байхгүй. Одоо ч нөгөө гар утас гараад ирсэн, компьютер гараад ирсэн те. Хүмүүс ингээд бүгдийг шивээд идэг те. Гэтэл цаас бал нийлүүлнэ гэдэг чинь өөрөө яг тархин дотор асар том юм дасгал хийлгэж идэг гэдэг байгаа байхгүй. За тэр төсөөллийн юм чадрыг одоо дотоод найруулах гэж хэлэх юм уу да те. Тийм тэрийг бол одоо манай заяа минь багасаа л те.
эзэмссэн байна. Би бүр ингэдэг байсан. Оюутан байхдаа лекц бичэн штэ. Лекц чи айгүй хурдан ингээд багш хэлж байгаа штэ. Тэгээд тэгж яхад би дарамлаар ингээд дэвтэр дээрээ зүгээр бичдэг байсан штэ. Одоо жишээлбэл нөгөө би даалт өгнө штэ. Би даалт өгөө тэр чин айгүй олон хуудсан хийхээ хэрэгтэй олон штэ. Би бүгдийг гараараа бичдэг байсан. Ер нь ингээд тийм нэг гараараа бичих сонирхолтой. Саяхны хүртэл ер нь одоо манай алтан хамтрагч Мизууч мэдчихэж байгаа. Битэр чи нөгөө ажил хийх гэхээр би ингээд гараараа ингээд дэвтэр дээр ингээд цаасан дээр ингээд бичээд идэх байхгүй юу. Тэгээ бичээд ингээд үгүй чи наадах айгүй урдан компьютер дээр бичээч гэхэд надад ингэж бичих нь амар байдгаа би ингээд бичээ сууж. Энэ тэндгүүд ер нь хийдэ цаасан дээр ингээд юм бичээл хамгийн гол нь дууссан цаасаа бол айгүй урдан ашиглалтаас гаргана л та. Тэгэхгүй бол холиод нөгөө хадгалаа л эдэг нэг муу зуршилтай. Тий, цаасан дээр одоо чи ингээд байнга бичиж яах гэдэг чинь өөрөө хүний тархины импульсац амар сайжрах юм билэ. Одоо энэ тэнд юм хөтөлчээлээ гэж тахад нэг актер нэг чэйзнэстэй. За чэйзнэс шүлэг гарахгүй маа гэхэд тархиараа зүгээр тухайн нөхцөл байдлыг ингээд удирдаад гоё ингээд аваа явчих те. Тим чадвартай байгаа байхгүй. Харин тийм учраас одоо би чамайг наад импульсацны гоё юм чадвараа ашиглаад одоо комедигийн open mic дээр гараа гэдэг чинь тэр байхгүй тий. Одоо бүр хошигнох юм нэг чадвараа яачвал манай заявал төгс боллоо нэр манайхаа тий. За манай гой комментүүд орж ирж байна. Яагаад энэ очрогийн түүхэн дээр зүрхэн давуулгаа шууд яваад гэх. Харин тий. Очрогийн түүхэн дээр та нараа манай очрогийн ярих юм алгуу тий. Түүхийг өргөжүүлээд яриад ороод ирээч. 9986 1045 9986. За одоо гуйгаад яах вэ? Гуйгаад яах вэ гэж. Яг би нэг одоо 100 болж штэ. 100 болоод хүн болгон амралтаа аваад манай Эркагаас эхлүүлээд би одоо энэ араас Эркагийн араас үрдэл загч байгаа үг байхгүй. Ер нь ингээд зүгээр нэг ингээд зугаалаад явах шүү дээ. Бас яг зугаалаа явж байхдаа хүүхдийнхаа нууц авьяасыг гоё дасгалжуулаад явдаг юм байна. Одоо нэг тод жишээ байхгүй. Манай 21-р сургуулийн одоо манай эхнэрийн ангийн нэг түшиг гээд мундаг хүүхд байгаа. За тэр хүүхдийг би багаас нь яг волейболын юунд ороод яг ингээд эхлээд үл ингээд нэг заминд явдаг байсан байхгүй. Заминд явдаг байсан юм Сугаал аа. гэдэг тий. Тэгсэн чинь 1-2 жилийн дотор бүр сайжраад одоо бүр юм шилдэг тоглогч нь болцсон. За тэрийг ингээ ажиглангууд аав ээж хоёр нь бүр аав ээж хоёр намхан бохгүй юу? Надаас өндөр биш зэ. Тэгсэн мөртлөө нөгөө хүүн олонгууд манай хүүгээс хамаагүй өндөр. Тэр дундаа баг хамгийн өндөр нь болцсон. Тэг яагаад вэ гэсэн чинь нөгөө нууц нь болохоор ингээд манай хөө ээжтэй нэг хэлсэн байгаа юм мангар инээдтэй зэ. Ингээд түшгийн аав ээж нь байнга ингээд өдөрт ингээд уугаараа гээд нэг хэдэн литр ч нэг тодорхой хэмжээгээр ингээд сүү тавьчихдаг гинэ. Өндөр болгодог нэг сүү мөө ч юм ийм уулгаад байдаг гинэ. Тэгээд тэр чинь өндөр болоод та болохоор цай чанах сүүг минь уучлаа гэж загнаа. Яаж байгаа юм бэ? Яг зүгээр эндээс ингээ харахад одоо тэр манай түшиг гэдэг дүүгийн аав ээж нь амар итгэвтэй. Бүх тэмцээн мэмцээнд нь очино, дэмжин, тэгэл амар өөрөө коучлэн те. Тэгээ дээрэс нь олонгууд ингээл өсөлтийн витамин одоо юу гэдэг бүх юм хэрэглүүлэн. Тэгэл зунжингаа ингээд энэ тэнд явахдаа ингээл бөмбөг ингээд зохиулаад ингээл бүх цагаа яг хүүхдийнхаа тэр авиас чадварт ингээд зориулдаг аахгүй. Тэгсэн чинь яг хүүхд нь яг тийм болчихж байгаа. За сонсогчтой холбогдъё. Байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За сайн байна. Өглөөний мэнд. Сайхан амарсан уу Дойко? Сайхан амарлаа. Сая би нөгөө сэдв харчаад нэр нь их надад тийм гоё яг энэ шиг Моцартын тэр шиг юм байхгүй штэ гэж бодоод байжсэн чинь дэвтрээ оллоо. За, юуг нь наадхан дээр чинь. За. Гэхдээ энд бүр ингээд битүү шүлэг зохиогоод битсэн 1 2 3 гайл те. Тэгжээснэ тэр нь бүр ингээд бүтэн ном дэвтэр байгаа байхгүй дүүрэн дэвтэр. Дүүрэн дэвтэр дундаа шүлэгтэй тэгээ байжсэн. Би сая л өөрөө анзаарлаа л да. Тэгсэн чинь хүний сэтгэлийг танихын тулд та хүнд таалагдахын тулд гэж мэгцэн. Уг нь сэтгэл зүйн талаар би өөрөө судалдаг байсан юм шиг байна. Багасаа тий. Тэрийг анзаардгүй Дейл Карнегийн номнуудыг аягүй хүншдэг байсан юм байна. Вау. Наач одоо хэдэн настайгаас вэ? Энэ одоо миний 6 дугаар ангийн хүүхдийн дэвтэр байгаа байхгүй юу? Тэдэн сарын тэдэн 8 эрдэн ангийн анд манд гэсэн өдрийн тэмдэглэл энэ. Их бичдэг байсан октод тэрцэн аягүй их бичдэг байсан шүү. Тий 96 он байгаа байхгүй юу? Тэгснэ. Баахан шүлэг бичээл тэн дээрээ одоогийн нөгөө хүүхдүүдийн ярьдгаар уг нь юу яд юм байна. Юу ямар дэвтэр гэдэг лээ? Янз бүрийн зураг наагаад. Дурсгалын дэвтэр. Биш ээ. Нөгөө одоогийн орчин үеэр нь баахан стикер энэ төр наагаад тэрэндээ буужо. Тийм буужо. Тэрэн шиг би өөрөө байсан хөөх юмт металл энтрээ ганах төмөр мөмрний шүлэг зохион бол нэг төмөр наагаад хийждэг гэсэн. За холбоотой. Хумсны будгаар баахан
өнгө оруулаад уруулын бодгаар зураг зурчдаг лээсэн. Хатсан навч наагаал. Тэгээд энэ дээрээс ингээ харсан чинь яг ийм сая чиний ярьж байгааг ч гэсэн бодоол гэсэн аяас эд чинь заавал нөгөө хүний одоо хүн болгоны мэддэг шиг заавал дуучин байх гал эсвэл заавал хөгжимчин байх гэдэг биш юм байна. Тэгээд эхлээд би өөрөө бас яриан дундаас л сая ойлголоо л да. Тэгээд юу гэхээр зөвхөн хүний хийж чаддаг зүйл гэх юм уу хамгийн дуртай хийж чаддаг зүйлийг авьяас гэх юм болов уу гэж сая бодлоо. Яг зөв. Тэгсэн чинь багасаа л яг юм дээр үед ялтчгүй дэгдөөс аялаа олуулаа учраас гадаа нэг гарахаасаа гадна гэртээ айгүйх одоо багш болол тэ эсвэл яг урлагийн үзлэг гээл хийдэг. Тэгээ манайх юм том модон шкафтай байдаг гэсэн хэвгүй. Тэгээ тэрийгээ самбар болгочдөг гэсэн. Тэгээ манай аавч өөрөө яг бид нарт дандаа ярьдаг юу гэхээр багш нарыгаа ингээд пиатнолддаг байсан гэж байгаа хэвгүй. Яасан гэсэн юм дандаа хичээлийнхаа өмнө тэр хичээлээ бэлтжээд тэгээд эргүүлээд багштай ингээ хичээл зааж өгдөг гэсэн гээд. Тэнгүүд нь тэрнээс нь үлгэрл аваад гэрээхэндээ эсвэл ангийнхаа байрныхаа хүүхдүүдийг оруулж ирэл хичээл заагаад за хүн гэдэг болмол гэлдэг байсан юм бэ. Одоо ингээ бодсон чинь хүн судлаад яваад байдаг байж. тэгсэн байна. Тэгээд яг миний нэг талаасаа юу болохоор хүмүүстэй харилцах нь өөрөө миний авьяасээс юм байна гэж бодож байна. Яагаад гэхээр хүмүүстэй харилцахаар хүн болгон хийж чаддаг гэж байгаа боловч яг үндэ тэрий чинь хүн болгонд нь тааруулж зүгийн зүгээр нь буруугийн буруугаар нь ч гэдэм үү те нөгөө ойлгуулж өгөх гэдэг чинь өөрөө авьяас юм байна гэж сая бодлоо. Тэгээ дээрэс нь орчин нөхцөл болгондоо яг таарч тасан зохицох чадвартай юм уу болгоцсон юм байна манай аав гэж сая бодоол байж гин. Тэгээ сая яриа гинт нэр нэг дээр юм шүлэг өсчтэйгээ шүлгээ харж исэн чинь дотор нь баахан одоо ярилцах хүмүүс хүнийгээ сайн сонсох, байнгын инээмсэглэж явах ч гэдэг юм уу те. Тийм тэгээд хүний нэрийг уг нь сайн цээжилдэг байгаараа гэсэн юм байна. Гэтэ тэрийгээ би одоо хүртэл чаддаггүй. Одоо хүртэл явахгүй байгаа л да. Тий. Тэгээ хүнийг үнэн сэтгэлээсээ сонирхож байгаарай гэж мэгцэн те бүр ингээд өөртөө битцэн нэг талаасаа айгүй гоё юм сая таяр маань сануулж өглөө. Бүр ингээд өөрийгөө мартсан байсан юмнууд байгаа байхгүй. Одоо сан. Харин тийм байна. Нэг талаасаа за өнөөдөр ч нэг би оролцохгүй байна даа гэж бодчихсон чи айгүй гоё юмыг таяр маань сануулж өглөө. Баярлаа. За баярлаа. Тэгээ яг л нэг мөрөөдлийнхаа дагуу явж байгаа юм байна шүү дээ. Тийм байна. Тийм байж шүү. Өөрөө л зураг зурцсан байна шүү дээ. Олон илүү гоё эндээ одоо төгөлдөржөөд явж байна шүү дээ. Тийм. Тэгээд хүүхдүүдийнхээ маань хувьд болохоор одоо бас нэг миний мөрөөдөл байгаа да тэр маань ээж авшгээ хөгжим тоглох хүн болохыг хүсдэг. Яг мэрэгжил нь бол манай ээж авах чинь хөгжимчин биш шүү дээ. Гэтэ гэр бүлээр ээжийн тал мал гэр бүлээрээ хөгжим тоглодог. Манай аавын тал маань бол амар сайхан дуулдаг хүмүүс байдаг байхгүй. Тэгээд тэр хоёрыг бол хийж чадахгүй байгаа. Тэгээ одоо яг хийж чадахгүй гэж харж дурлаж явсаар хагаад гэтээ яг алхмаа хийсэн гитараа аваад нотоосоо эхлээд явж байгаа. Манай хүүхдүүд харин тэр авьяас нь байх шиг байна. Юм нь байхгүй би зааж чадахгүй байхтал тийм айгуу сэн сонсголтой. Тэгээ айгуу лаг ингээд аяа болоод айгуу мундаг дуулаад байдаг байхгүй юу. Тэгээ өөр өөртөө гэсэн юм баг стилтэй ингээд дуулдаг. Тэгээ тэр чинь айгуу хэцүү шттэ сонсгол идэж айгуу хэцүү байдаг шттэ. Айгуу гоё гэдэг тэрэнд нь бүр айгуу их баярлалаа шттэ. Өстө олзор шуштай юм болж тээ. Тий. За баярлалаа. Баярлалаа. Дурсамжаар минь аялуулсан. Баярлалаа. За тоёгчийн комментиг уншаад өгөөч. Их гоё коммент бас орж иж байна. Би багада гар бөмбөг тоглох дуртай байсан. Одоо бага охин минь их дуртай, их тэмцээн уралдаанд ордог. Би ээжийг дагаж салбагансны эцэс 9-р анги шилдэг тоглогч 1-р зэрэгтээ төгслөө дөө гэсэн. Баяр хүргэе. Одоо ингэж байгаа. За баяр хүргэе. Одоо эндээс тоёгчийн комментэн дээрээс би харахад мэдээж тоёгч бас волейбол тоглож байсан. Багада өрн волейбол тоглож байсан хүмүүс зөндөө аахгүй. Одоо шинэ манай мизүү байгаа зү хав. Мизүү ч бас олон улсын мастер шүү дээ. Тийм мастер гэнэ бүр юм зэрэг. Тий зэрэгтэй дэв зэрэг юу авсан. Тэгээ бас ээж нь олонгод олон улсын. За дахиад харуулъя. Мастер За бас тийш тарах шиг дэ буудчихмаар санагдаад. Тэгэхээр одоо мизүү ч гэсэн мизүүгийн ээж нь одоо мизүү гэхдээ багада одоо маань тоёгч дээр одоо ингээл юм волейбол тоглож байгаа ч гэсэн одоо өнөөдөр өөрсдийнхээ өөр ажлыг л явж штэ яар. Нөө мастер өмнө яг миний ард сууж. Тэгэхээр юу хэлэх гээд байгаа гэхээр мэдээж нөгөө би
бас нэг хүүхдүүдэд те одоо волейболоор цаашдаа хоолоо олж идэл ингээл гоцоо өстө болоод явах гэдэг тал дээр бол хизээч бодохгүй байгаа. Волейболоор дамжуулаад нэг хүүхдүүд багасаа спортоор нэг юм гоё хүмүүжлүүдийг эзэмшээд идэг юм билээ. Хоорондоо харилцах чи гоё мэдрэмжтэй. Юу тийм жоохон хүүхдүүд мөртлөө хоорондоо ярилцаад байгаа юм өчтөр сонс гайхсан шүү. Чи жоохон тайван. Жоохон тайван бай. Бити сандар тайван гоё. Өөрөө гоё эрхчлөөтэй баймаа. Тэгэх юм бол айгүй гоё цогж чадмаад нэг хоорондоо ярилцаад байгаа байхгүй. Энд чинь нэг боловсрал эзэмшээд байгаа. Тэгэхээр яг өнөөдөр би хэлж байгаа зүйл нь болонгоо заавал ингээд хүүхд гоц авьяастай ч юм уу тийм байх хэвээр гэж харьцуулаад байх биш. Ер нь яг уу юунд дуртай байна? Саяны Нокиг хэлдэг шиг те. Юунд дурлж чинь тэрийг нь гоё бас ингээд дэмжиж хөгжүүлээд явах нь зөвхөн бас хүмүүс заримдаа энгийн ч байж тээ. Энгийн гоё юм математикч байж болно, математикийн багш байж болно тийм ээ. Өнөөдөр ямар сүнслэг өдөр. Тэгэхгүй харин өнөөдөр нэгэд их юм юу яваадах нэг юм сүнслэг яваад. Харин тийм сүнслэг яваад гэснээр бас энэ эхний очрогийн харталтнаа сүнс байна гэдэг ахяад тэр сүнснээ хаанч байгаа. Нэ хоёр одоо би Эрка хааны нэхлэр нь Эркага яатсан гэхлээр битээр идсэн гэсэн чинь Эркага ч идэх юм, изугаач буудах юм, хоёр ер нь бүтэхгүй л гэдэг. Харин тийм. Гэхдээ ер нь яалчгүй манай нөгөө Эрка мань болохоор 10 хүний тайтай сууж идэг юм шиг байна. Битэрсээ өглөөний мэнд гэж хэлсэн шүү дээ. Чиний хоолой ганцаархнаа бараг сонсогдчих. Тий өөрөө сүулдэж орж ирсэн. Үгүй би чи араас нь явж байгаа байхгүй. Миний байгаа хоол өмнө тийм. Байгаа тэр юм уу? Би айгуу даруухан дөлгөөг хүн шүү дээ ер нь. За комментуудыг хүргэе. Бүх зүйлийг хурдан сурдаг авьяастай юм байна. Би гэсэн байна их маань. Гар бөмбөг болоо тэр чихтэй хүмүүжил байдгаа олонтой амьдралд алзахгүй явуулах чиг өгдөг гэж боддгоо гэдэг шүү гэдэг хэлсэн байна. За анхны тэмцээн 8 настайдаа оролцож яжээ 2006 онд олон улсын тэмцээнээс хүрэл медаль аваад карьер дууссан гэсэн байна. Манай Месо маань болохоор нөө бэртлийн улмаас тоглож болохгүй болчиход байгаа. Гэтэ одоо ч гэсэндээ тоглосоор л байгаа. Манай байгууллагаас волейбол тоглол те. Мисүүл ер нь од болох юм байна л да. Өө сакс волейболоор мисүүг болол барах. Тенсэрээ хүртэл амар юм л шүү. Тийм шүү дээ. Ер нь спортоор барахантай байхгүй. 9 шүтэнд бүрдсэн хүнийг харуулах уу? За дахин харуулаад байгаа. Манай найруулагч нь уурлаа микрофон. Юу н хаачих нэгуртай юм бэ лээ. Спорт, урлаг гэдэг яг хувь хүнд хүүхдэд багаас нь суурь хүмүүжилт нь маш том хөрөнгө оруулалт болдсон юм бэ лээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүүхэд тань бүр гоц авьяастай биш ч гэсэндээ байгаа авьяасыг нь өнгөлж, тордож, усалж, үлгээдэж байгаарай, цэцэглүүлж байгаарай. Тэр хүмүүс нь бол эцэг их бид эргэн тойронд нь байгаа томчууд бид өөрсдөө юм шүү. За чи ингэжээ, чи жоох юм байж гэдэг даршихынхаа оронд хүүе болж штэ гэдэг урмыг шигсэндээ хайрлаж байгаарай. Хизээ нэгэн цагт гэр бүлийнхэн бахархал болсон мундаг хүмүүс болсон алдартай тамирчин, алдартай дуучин юу гэдэг нөгөө чадахгүй гэдэг зүйлийг нь хийдэг болсон математикч болсон ч юм уу байж ах чинь билүү те. Тийм учраас өнөөдрөөс хичээхэд хизээч оройтхгүй хин нэгэнтэй харьцуулж биш. Хүүхдээ өөрийнхөө нь хайрлаж, өөрийнхөө нь усалж, тордож байгаарай гэд өнөөдрийн түүхэнд булангийнхан төгсгөлийг би ээжлээ зөв үү? Зөв айгүй гоё дүгнлээ. Баярлаа. 100 цаг болж байна. Энэ цагаа сайхан ашиглаад хүүхдүүдээ бас гоё коучлаараа манай. Яа, яг тэгээрээ. Манай хүүчин бас нөгөө саксны дугааланд явдаг. Өөрөө бүр чин сэтгэлээсээ дуртай байдаг учраас түүнийг их дэмждэг шүү. Тэгээ хүүхдүүдээ дэмжиж байгаарай. За комментиг хүргээд тэгээд шууд зүрхэн давлгаа руугаа орё төхөө. Окей. За зүрхэн давлгаа руугаа орохоос өмнө коммент ирсэн байна. Наад очрогийн чи охин яг өнөөдөр мини волейболын улсын аврагт орж байгаа шүү. Тийм ярьсан шүү. Ярьсан шүү. Хамгийн түрүүнд ярьсан шүү тэгчээ. Тэгээ ярьсан орж байгаа гэж зураг мураг нь ороод айгүй хөөрхөн манай нандаа баяр үргээ амжилт хүсье. Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье. Өнөөдөр үзүүлээд өгөөрэй. Тийм ээ. Хүн хүнээрээ дутдгаа хүмүүс ихэнхдээ өөр хүнээр орлуулчихнаа нэг нь явхад нөгөөх нь ирнэ гэж боддогч тухайн хүн цоор ганц байдаг гэдгийг баталгаа өнөөдөр юм болоо гэж. Харин тийм байна. Бас энэ сэдвэр ярьсан бол сонирхолтой юм байна. Тийм байна. Теннис гоё шүү. Ер нь тоглолтог бүх спортод дуртай байсан одооч байсаарч байгаа. Хөзрөнд ч дуртай гинэ. Хөзрөний спорт ч гэсэндээ гоё. Ингээд хамтдаа дэлхийн өнцөг булан бүр Монгол улсынхаа өнцөг булан бүрээс мэдээж ажлынхаа өнцөг булан бүрээс яг одоо зүрхэн давлгаандаа нэгтцгээе. За зүрхээ асгаад өг. Зүрхээр булаад өг. Яа. Сая тэр хэний коммент байсан байгуу чухал коммент байсан. Гоо нөө хин нэгнэр дутна гэдэг чинь бас гэх тээ. Нойкогийнхэс шүү. Нойкогийнхэс шүү. Наа чи их чухал шүү. Тийм шүү. Хин нэгнэр дутхын зовлон гэж зөндөө байна шүү. Ингээд хамтдаа яг одоо зүрхэн давлгаандаа нэгцэн учраас дараагийн булан болох Дори ми болон руугаа шилжихэд бэлэн болсон байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжилж байна.
Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд энд дурсагдлаа. Түүх энд. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Надад нэг гой шүлэг байд юм аа. Дуу болгочвол гоё те. Биш наач одоо easy болсон шүү дээ хөө. Яаж? Юу доорой мигээр ороод болоо. Улаанбаатарын өглөөгийн до ре ми. До ре ми болон эхлэхэд бэлэн боллоо. Тэгэд бид нар бол одоо энэ дэлхий дээр хамгийн анхны зохиогч болж шин дуу зохиодог байгаа тийм ээ. Отхон гэдэг юу лээ тийм шүү дээ. Хамгийн сүүлийнх чинь отхон ах чинь ямар хамаатай вэ? Хамгийн отхон ойлгосон зүгээр дөө. Хамгийн сүүлийн уран бүтээлийг хамтдаа яг энэ цаг мөчид бүтээн төрүүлэн гаргаж ирэх гэж байна. Тэгэхээр шүлгийг нь бол бид өөрсдөө бүтээдэг. За тэгээ шүлгийг нь бүтээгээд аяыг нь мэржлийн өндөр түвшинд бид нэр туслагтайгаа хамт зохиогоод тэгээ нэг дуу бүтнэ. Харин өнөөдрийн дуу бол Анхны хайр гэдэг нэртэй бүтээл төрөх болно. Анхны хайр гингүүд хамгийн түрүүнд бодогддог тэр мэдрэмжүүдийг яг одоо Гэр бүлийн радио 104.5 гэх гэрэлээр бичиж хайхаар гарч ирэх. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг дүрстэй явж байгаагийн доор комент бичээрэй. Анхны хайрын талаар ингээд сэтгэлдүүдээ бичээрэй. Би нэрийг бичгээгүй шүү. Зүгээр л анхны хайрын талаар бодохоор боддог бодлуудаа тэгсэн чинь бүгд бичихгүй байх. Анхны хайр анхмаа чамдаа өдр гэдэг. Бахан нэр оруулсан. Бахан нэр оруулаад тий. Тэгхгүйгээр анхны хайр анхмаа чамдаа, хоёр дахь хайр хонгороо чамдаа, гурав дахь хайр тийм амар тий. За тэгээ анхныхаа хайрын талаар бичиж шүү. Анхны хайр гингүүд ер нь ямар хөө мэдрэмж төрдөг бол ямар хөө зүйлийг энэ дундаа шингээж өгөх үү гэдгээ та бүхэн бодож тунгааж агаад бидэнд илгээгээрэй. Бид түүнийг нь шүлэг болгон, дуу болгон төрүүлэх гэж байна. Үүнээс гадна нэр нэг зарын чанартай зүйл хэлчихье. За. Тэрний юу гэхээр маргааш манай радиод үндэстрүүнд болон бас нэг шинэ болон хүрэх баха. Тэр болон юу вэ гэхлээр захидал ирлээ гэдэг нэртэй болон хүрэх гэж байгаа байхгүй юу? Улаанбаатарын өглөө дээр маань. Тэгээд захидал ирлээ болон дээр бид захидлууд унших юм. Тиймээс боломжийг олгож байгаа гэсэн үг. Радиогийн эфирээр буюу шууд нэвтрүүлгээр хайртай хүмүүстэй эсвэл удаа уулзаагүй хин нэгэнд зориулаад уучлах бохыг хүссэн хин нэгэнд зориулаад талархлаа илэрхийлэхийг хүссэн хин нэгэнд зориулаад захидал бичмээрээвэл та захидал бичээд манай пэйж рүү илгээгээр мессенжер хэсэгт нь захидал ирлээ болонд гэж яагаад илгээгээрээ тэгхийн бол таны захидлыг бид 4 дахь өдөр болгон хүрэх пүрэв гариг болгон хүрэх захидал ирлээ болонд уншиж сонирдуулах болно. Маргааш юм биш үү? Тийм шүү дээ, маргааш ахгүй юу. Тэгэхээр маргаашийн болонд ч гэсэндээ та эхний болонд маань хайртай хүмүүстэй хүндээ зориулсан тэр захидлаа илгээгээд бид нэр уншуулах боломжтой шүү. Магадгүй бүр нөгөө давуу эрэхтэйгээр хин нэгэн рүү зориулаад залгуулт холболт хийлгэж болно шүү. Дуудлага хийлгэж болно шүү гэдгийг энэ ташаанд хэлье. Бүр дуудлага хийж залгаж яагаад тэр хүн захидлыг нь уншиж өгч болно гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Тэгвэл наачаас та айгүй гоё цаг болох нэ. Ястай гоё цаг болно. Танд боломжийг олгож байгаа. Уг нь бол бид эхний өдөр нь бол захидлууд ерөнхийдөө бараг дүүрсэн байгаа даа. Тэгтээ яг одоо сонсож байгаа сонсогчдоосоо маргаашийн болонд амжиж багтаага захидал оруулах боломжийг нь олгож өнөөдрийн зараа түгээж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр маргааш захидал ирлээ болон орно түүнд зориулсан захидлаа хин нэгэн зориулан бичээд Гэр бүлийн радио 104.5 гэсэн Facebook-ийн мессенжер хэсэгт нь илгээгээрэй. Тэгхийн бол би захидлыг нь уншиж өгнө. Мөн дээрээс нь эсвэл бүр биетээр бидэнд бүр ингээд захидлын тогтоонд хийгээд аваад ирж болно шүү гэж та бүхэнд хэлье. За ингээд өнөөдрийн дуу руу гарцгаая. Өнөөдөр бол анхны хайр. Хамгийн ихний шүлгийг манай туяагч нь бичлээ. Баг насны гэгээ баатар нь байсан тэрэ. Яг хоо туяагч бол яг эрэгтэй өнөр хандаал те. Мэдээж эмэгтэй хүн байгаа байх гэж байна. Би нөгөө өөрийнхөө өнцгөөс удаад. Гэтэ эмэгтэй хүн ч гэсэн баатар байж болно. Бас байж болох юм те. Зүр сэтгэл зүрхнийхэн баатар байж болох юм. За баг насны гэгээ баатар нь байсан тэр гэсэн болов энд нөхөр чихээ тавиад байна гинэ. За нөхөр яг харцсан те. Ингээ нөхөрт нь бас хэлээ л да. Бас анхны хайрын талаар би ч яад юм байц. За тэгж шүү гэр бүл өнөөдөр маргалтол. Чи тийм анхны хайртай байсан юм, ийм анхны хайртай байсан гэдэг. Яасан баатар ч юм байсан те. Одоо ячаад байна гэл. Тэгтээ яг баг насны гэгээ баатар нь байсан тэр гэснэ.
Тэр нь яг хажууд нь нөхөр нь байгаад ах л да. Бас байж болох юм тий. Туягч яг анханасаа хараад анхныхаа харилдаа үнэнж байгаа те. Анханасаа хараад ч гэсэн. Тэгэл ер нь дурлал Баатраа сонгоол те. Баатар нь яг хажууд нь одоо ингэж. За энийг ямар ч оруулаа баг насны гэгээ. Баатар нь байсан тэр гэж За. байна. За анхны хайр амьдралын хамгийн нандин дурсамж алс хол байсан ч сэтгэлд ойрхон зураглал гэсэн байна. Анхны хайр амьдралын хамгийн нандин дурсамж алс хол байсан ч сэтгэлд ойрхон зураглал гинэ. Яа. Одоо ер нь би анхны хайраа санаад байна гэж хэлчихэж байгаа юм уу? Давсран баяр мод. Ер нь зураатай л байгаа юм байна. Хажууднаас мянган баяр ах ингээл сонсч л байгаа хта. Энэ шүлгүүдийн ковид ч авч болдгоо юм байна те. Би ковид ч нэ л гэж бодоод байсан чи. Болохгүй байна уу? Болохгүй эн чинь зүгээр юу яах юм бэ? За бичлэг бол одоо бичгээс өөр арга байхгүй. Юу зарим сонсогчд маань болохоор нэг уцаараа сонсоод комент бичих боломжгүй байд юм байлээ л дээ. Тэгэхээр уцыг ч гэсэндээ нээлттэй байлгаж байгаа. 9986 1045 9986 1045 дугаар дээр холбогдож орж ирээд 4 мөртэй нүү 2 мөртэй нүү хамаагүй хэлээрээ тэгэх юм бол тэмдэглэж авч агаад оруулаад энэ шүү заяа. Анхны хайрын талаар танд бодогддог, мэдрэмж өгдөг тэр мэдрэмжүүдээ бидэнд ингээд илгээгээрээ тэгэх юм бол тухайн мэдрэмжүүдийг агуулсан шүлгийг зохиогоод эцэст нь ай бүтээгээд бид өнөөдөр энэ булангийн төгсгөлд анхны хайр хэмээх дуутай болох гэдэг шүү. Минь дамаар юби гэсэн байна. За төмрөө цэвэнэ төмрөха та анхныхан хайрын талаар анхны хайрыг гингүүд бодогддог тэр бүсгүйгийн талаар арайч залуу байхгүй шүү дээ тий одоо бол тийм учраас тэр хүндээ зориулсан 2 байна уу 3 байна уу 4 байна уу 6 байна уу хамаагүй мөртөг илгээгээрээ төмрөхөөс гой мөртүүд гарах байх шүү. Бас их романтик хүндээ ах. Харин тий. За Нойкогоос хайраа би чамд өгөөд зүрхээ би чин чанга бариад бодлоо би толгоодоо хийгээд хайрт чамаагаа би хүлээд сунаа. Эмэр бол 1994 дээ номын эрдэнэ гинэ энэ одоо 4-р ангийн хүүхэд шүү дээ. Анхны ярийнхаа нэрийг бичихгүй те. За бодъё те. Энэ одоо 4-р ангийн хүүхэд шүү дээ. Тийм 4-р ангийн хүүхэд те. Ийм багаасаа романтик хүн байсан биз те. Гада бүр хайр дурлалын философч ямар энд бол 4-р анги би 6-р ангиас салсан юм бичээд байна шүү дээ тэнд. Тийм үү. Салж үтсэн ч юм шиг те. Нийлж үтсэн ч юм шиг. Хайр майр чи намайг баг зүрх юм шархлуулаа. Би таяг хэлжээ лөө. Би нөгөө 10 жил тогтоо 7 хоногт нэг гэдэг нэрт хочтой байсан гэд. Юу? 10 жил яг тийм жоохон 5 6 дугаар ангийн хүүхд тогтоо 7 хоногт нэг гэдэг хочтой байсан. Тэр нь юу гэсэн 7 хоногт нэг охиндоо үргэлжлэх байсан юм уу? Тийм л царайлаг залуу байсан баг. Шалигийн. Гэхдээ тэр үе чи үерхэл чин тийм сонь үерхэл биш та. Хоёлоо үерхэх үү? Үерхий зөвшөөрлөө. Ингээ явжснаа. За хоёлоо үерхээ боллоо. Би одоо тэр охинтой үерхлээ. Жохон хүүхдээ байхгүй. Үгүй шүү дээ. Тийм байсан миний үед. Гэхдээ жохон хүүхдийн ч гэсэндээ тэр 7 хоног болго ингээ явж ин гэдэг чинь жохон хүүхдийн шалиг биш дээ тэгвэл. Үгүй шалиг биш шүү энэ чинь. Энэ чинь нөгөө нэг юм туршлага яа. За юу болоо явчаа. Би шүлгээ бичлээ. Энэ олон дундаас аль нь анхны харьцны? Аль олон дундаас. Энэ олон 7 хоногийн үерхэл дундаас чинь. 7 хоногийн үерхэл дундаас би яг сүүлд нь ойлгосоо ямар ч анхны хайр байгаагүй юм бэлээ. Тэр зүгээр шохорхол байсан юм бэлээ. За. Дид 45-ийн хамтлагийн нөгөө 6 хоног гэдэг дууг 7 хоног болгоо зориулчмаар юм шүү. Харин тийм ээ тий. Тийм дуу байдаг юм уу? Байдаг шүү дээ. Дид 45 хамтлагийн 6 хоног гэдэг. Би ингэсэн юм аа тэр яайгуу сайн мэдээд байгаа нь яасан бэ? Би 6 хоног хүнтэй ирсэн байхгүй юу? Аа 6 хоног хүнтэй ирсэн. Хүүш ямар богинохон үерхэлтэй. За наач нэг хинийхэр асуудал гонигтай асуудал байна тийм ээ. Хамгийн сүүлд нь ямар санда над руу төгсгөлтөнд 40 50 6 хоног гэдэг дууг явуулж исэн байхгүй юу? Тийм үү. Яахан мессенжер. Яа ямар сонир гараа. Тэгээ үерхэл төгсөжсэн да. За баяр Нойкогийн үгч хайраа би чамд сонсоо. Явж гин. Бороо жаахан тусдаг толон чам. Ёо бүр хамаг юм сэтэрчлээ ёо. Яна. Тэнийгтэй ч гэж. Бэлээ нөхөр. Гэсэ сонсоо. Тийм ээ. Одоо яг энэ дог Заягийн экс зориуллаа. 6 хоног бас хамтдаа байсанд баярлаа. Хэрэггүй болж хаягдсан. Тэгээд 6 хоног манаг үг нь байдаг байхгүй юу? Чамд хаягдсан юм байна те. Аха. Яа тэгэл. Үгүй гэхдээ айгуу сонин салын малыч гээгүй тэгэл салждаг байсан шүү дээ. Тийм үү. Тий. Тэр чинь хэлээд байгаа байхгүй би. Тэгээд 7 хоногт нэг гэдэг хочтой байсан. За. Тий ямар амар юм бэ гаргаж ирч юмрээ би бүр энэ ч бүр амар сонирччлээ. За энэ би чамтай юм яриад юм уу бичсээрээ Нойкогийн шүлэгдээ яваад гисэн. За энэ ч үгүй хайраа би чамд тэгээд
Чамтай би барагсаа 10 минут ярьлаа. Би 3 хүн өгүүлжлээ нэг хайраа би чамд гээд байхгүй за. За энэ ч бас энэ Эркагаа өгүүлж чинь. Манай Эрка ч би тэр хамаг боолыг хийдэг байсан биз дээ. Одоо ингэ чи бод юм аа эсэн чинь ингэ танихгүй байна шүү дээ. За энэ доо. Зүлээчгүй өнгөрсөн шөнөө. За манайхан гоо анхны хайруудаа төсөөлөө бодоорой. Тэгээ шүлгүүдээ. Хүчний дуунууд яваад. Тэ. Өнөөдөр гой бүгдээрээ анх хатаа юу чи? Хай. Хай. Мөнхөрөө би зөөлөн гоныг араас нь яв. Тэг бүр дуу захиад сонсоо. За чи дуугаа сонсчоо би хайраа би чамд гэдэг үг үргэлжлүүлээ. Хой надад холдуулаарай. Йой. За ингээ комментүүдийг хүргэжээ заяа. За чи үргэлжлээ. Бүр яачлаа энэ 94 онд зохиож байсан Emerald шүлгүүдээс явуулж шүү. Тэгээд анхны хайрлуугаа оруулаарай гэж шүү. За тэгээ оруулах гэж байна. Зарим нь оруулнаа, зарим нь оруулахгүй шүү. Сая хамт яваад ирсэн. Үнэхээр гоё байсан гинэ. Анхны хайртайгаа аялалд яваад ирсэн нөгөө нэг. За манай туяагч. За энэ ажил хийхгүй байна энэ мезо чи бүр. Чи хамаагийн бодогдуулаад ямар ч. За манай туяагч тэр анхны бишээ туяагч биш Даваасран баяр. Даваасран баяр гэж юм уу? Хин бэ? Тийм ээ тийм. За үгүй яг бүх хүмүүсийг хэлж тэр анхны хариудаа санаарай. Тэр дамжаа ахыг бодоорой. За манай Найка. Тэр за. Тэргэл сарны дээ. Би яг нөгөө каракад байгаа юм шиг дуулчих гэдэг юм. Тэгээд тэгжил очрогийн амд авахгүй шүү. Зүдэрсэн цагийн зүлэг байж, зүлэг үеийн ухаан байж гинэ. За хайрлахгүй бол зүрхээр гэ. За байж байгаараа би эхнээс нь явж лээ. Явж байгаа юу? За би уншчээ. За чи явж лаа. Надад нэг анхаарахгүйгээр явж байгаараа. Би ингэсгээл инчэнэл байж лээ. Хардахгүй юм бол хайраар яах юм. Яа. Зүдэрсэн цагийн зүлэг байж, зүлэг үеийн ухаан байж гинэ. Яасан ч хэцүү. Анхны хайрыг яагаад тэгэж бас зүлэг мүлэгтэй холбоотой. Анхны хайраа муухад оромжлцоох юм а та нар те. Хэдүүлээ гоё. Хүлээхгүй юм бол сэтгэлээр яах юм аа. Хайрыг минь дээдлэх сэтгэл чамд байвал сэтгэлийг чинь дээдлэх итгэл надад байна. 1994. Энэ 4-р ангийн охин бүр төгсрлөө. Бүр татлаад өглөө. За тайлбар нь зүлэг тэнэг гэсэн үг шүү гинэ. Харин тийм зүлэг гэдэг чинь тэнэг гэсэн үг шүү дээ. Өглөө бүрийн наран нээж, үдэш бүрийн одон нээж. Энэ ч юм бол бас байж болох юм. Хаана вэ? Доор нилээн доор. Та ер нь бол дээрээс бичих штэ. Харин би дээшээ бүгд за би өөрийнхөө юу руу орё доо. Йоо энэ чи зү. Би зааваж гараа эхлээд ингэдэг. Би бүр очроо ингэ сандраад гачин болж байгааг нь. Би сандраагүй би Эркагаа санаж байна. Эрка буцаад ирээ гэдэг. Ядахтаа энэ үг мүгэ биччихэд яваа. Хайрлахгүй юм бол зүрхээр яах юм бэ? Хартахгүй юм бол хайраар яах юм бэ? Хүлээхгүй юм бол сэтгэлээр яах юм бэ? Хүсэхгүй юм бол биеэр яах юм бэ? Энэ айгуу нөгөө мэддэг шүлэг байна. Тийм үү? Тий. Энэ тэрнгөөр явдаг нөгөө нэг шүлэг биш үү? Тийм үү? Бага хахад айгүй их явж ингэ зориулж мариулдаг байсан шүү дээ. 7 хоног хамт байхад үнэхээр сайхан. Даваасран баяр их чинь бас 7 хоногийн үерхэл юм биш үү анхны. Тийм үү? Ер нь бидний анхны хайруу дандаа 7 хоног. Дандаа 7 хоног байсан юм шүү. Сар хүрдэг байсан юм шүү. За. Бодоход бодлоор цаддаг. Санахад сэтгэлээр цаддаг. Өлөн үе минь байж гинэ. За арай туяагч. Би өглөө бүрийн гэлээ тэнэг мангар харандуу. Өглөө бүрийн наран байж өдөн гэцтэй юу гэнэ? Үдэш бүрийн одон байж за. Үе за холиод өглөө бүрийн наран байж за. 2 3 энэ юу яа зүгээр нэг өөр гоё гэгээлэг дуу явъя юм. Би бараг уйлах гэдэг шүү нарын дуунд нь. Тий. Бодоход манай заяа харамсаж байгаа шүү дээ. Одоо нөгөө нь бүр компани заграл болсон. За тоглосон юм. Сураг авахгүй шүү дээ. Сансарт нисэх жигүүр минь болж харанхуу гээгүүлэх гэрэл минь болж хан хорвоод түшиг хань минь болж яваарай хайр минь. Энэ бас мэддэг шүлэг байна. Энэ үдэш бүрийн их явж исэн шүлэг байна. Өөрийнхөө 1994 оны урын сангаасаа гаргана Найка. Гэхдээ зүгээр шууд зохиол доо манайхаа. Анхны хайраа бодолтой тий. Анхны хайр минь бадмаа билүү бурмаа билүү санахгүй байна гэнэ. Хин бэ? Наран жиргал пэрлээ. Бадмаа билүү бурмаа билүү тий. Бас хоёрхон нэрний хоорондоос яваад байна. Яа бас тий. Цөөхөн бэжээ. Цэги. Гинэн томоогүй насны минь гэгээхэн дурсамж, эгэлхэн боловч зүрх сэтгэлийн минь нандин дурсамж, энэ дэлхийн 2 дахь нар минь чи байсан. Нүүгээд явахтаа үлдмээр байсан ч нүүж оцсон минь, оцсонд минь уучлаарай гинэ. Эхний хэсэг нь гоё юм байна. Тэгээд энийг оруулах бол баяртай болчихлоо шүү дээ. Энэ дуудуудаас гоё юм биш те. Нэг боддоо анхны хайр минь бадмаа билүү, бурмаа билүү. Наа чи зүйлэг үнэ дуу юм шүү.
За энэ болохгүй мэнэ те шүлгэн. За эхнээс нь яг барьж авч чадж байгааз. Би ер нь бол нэлээд цоохрлол явж гин. За би ямар ч барина. Эркага энд ингээл загнаал чи энэ тэндээс нь авсангүй гэдэг хэцүү юм байна. Тэгэл одоо нэ боддоо чи Эркаг ингээл чиний голоор орлоо морлоо гэл чи айгүйх загнадаг штэ. Тэр хүмүүс хэрэгтэй байгаа цонаа Эрк. Тэгэхээр хүний сул мэт бодогдож байгаа тэр тал нь бас даваа тал вэсэл байгаа байхгүй тий. Ороод ирээч юм одоо. За саяхан би сарнаа байсан хоног өнгөрөх тусам хогийн ургамал болсоор энэ үед хаягдсан бололтой гинэ төгсгөлийн шүлгэн гинэ Найкогийн. Энийг сонсдоо очроо. За. Саяхан би эхлээд нөгөө хайрын тухай шүлгэд явуулсан шүү дээ. Саяхан би сарнаа байсан хоног өнгөрөх тусам хогийн ургамал болсоор яг энэ үедээ л хаягдсан бололтой гинэ. Энэ гэхдээ яг оруулах яах вэ? Энэ гэхдээ анхны хайрын гэгээлэг талуудыг харуулж байгаа юм чинь бас ингээд хаягдаж ингэж ард үлдсэн гэдгээс нь биш яг одоо байгаагаар нь л хэдүүлээ бичил та. Хашааны завсраар харах төдийд чинь хаашаа ч хамаагүй гүүмээр болдог байж гэдэг. Гэнэн томоогүй насны минь гэгэхэн дурсамж. Энэ байдаг гэсэн үү? Байхгүй цэгийг байгаа те. Байхгүй те. Цэгийг их байхгүй шүү. Харин энийг бичлээ шүү. Гэгэн томоогүй. Тэр нь оруулчаад болохоор байсан шүү. Гүг сүүлд нөгөө нэг нүгэд явхад үлдмээр байсан гэд энэ дэлхийн хоёр дахь нармын чи гэд дуусгачихсан юм. За тэгээд анхны хайр минь хаврын салхи шиг анирхан ирээд зүрхэнд шингэсэн алаг нүдний чинь дөлөнд би алтан мөрөөдлөө анхлан зурсан гинэ. Энэ өстой гой мөр орж ирж шүү. Найкогийн 1994 оны сан хөмргөөс орж иж байгаа ах. Эсвэл яг одооны сан хөмргөөс жиж магадгүй. Яг одоо Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр та Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн хүлээ авч сонсож байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн өнөөдрийн сүүлийн болон бол Дореми болон байгаа. Дореми болонгаар бид Монгол улсын бүр цаашлаа дэлхийн хамгийн отгон уран бүтээлийг хамтдаа үлгээдэй авдаг. Ингийн тулд яруу найрагчтан та болдог. Аяыг бид хамтдаа зохиодог. Дараа нь нэг дуу бүтэн. Тухайн дуу болоод бидний бүтээсэн хамгийн отгон уран бүтээл болж төрөн гардгаа гэсэн. Мэдээж дууга хамгийн төгсгөлд нь сонсно. Шүлэг авах хугацаа дуусахад нэлээд ойрхон байгаа учраас та бүхэн амжиж бичээрэй. Гэр бүлийн радио 104.5-гийн кириллээр бичгээр манай пэйж хуудас байгаа. За пэйж дээр яг одоо Улаанбаатарын өглөө маань дүрстэй үрж байгаа учраас комент хэсэгт нь анхны хайр гингүүд бодогддог тэр мэдрэмжийн талаар бидэнтэй хуваалцаарай. Гэгээлэг дуу бүтээх гээд байгаа учраас хайсан, хаягдсан, яваад өглөө гэдэг утгыг нь хасж агаад дандаа тэр гоёудыг нь бичээрэй. Хэрвээ комент бичиж амжихгүй байгаа бол 9986 1045 дугаард холбогдорой. Манай очроод энэ текст ингээд буулгаа текстүүдийг ингээ копидж авж байгаа хэрнээ хоёр мөр бичлээ. Яриг нь алчгүй тэгээд эгэлхэн дурсамж эгэлхэн дурсамж. Тэгээд за энэ дэлхийн хоёр дахь нармын чи байсан. Гайгүй юу? Зүгээр энэ дэлхийн хоёр дахь нармын чи байсан. Зүгээр чи. Хоёр дахь нармын гэсэн юу гэсэн үг лээ? Яг хэвдэ дэлхийд нэг нар хоёр дахь нар нь анхны хайр л ахгүй. За. Чийл гэдээ дуусгачихсан юм. Тэгээ яг нь анхны хайртайгаа учирсан үед айгүй халууцчил явж исэн хүн байна л да. Энд чинь нэг нартай яайда гэж яг чи хоёр нар гараад ирчихээ чинь бүр л хэцүүд нь штэ. За дараагийнх нь юу вэ? Йоо заяа хажууд сууж байгаа юм шиг л мэдрэх юм бишрий биш. Би хараа үздийм хард юм. Тэр цэс Найког нилээ ингээд бас мэдрээд байдэн шүү. За өөр он жил өнгөрч Найкогийн шүлгэнүүд байгаа шүү доор. Доор нилээ бэ. Найкогийн шүлгэнүүд бол ер нь баг энэ дууны бүхэл бүтээн болох гээд байгаа учраас Найкогийн шүлгэнээс төвөрлөө. Найкогийн дээдлийн хэд ч юм болохоор юу байсан байхгүй давтагдсан шүлгэнүүд байсан. Оруулах шаардлагагүй шүлгэнүүд бас байсан. Нөгөө нийтэн дундаа явдаг. Энэ сүүлийн хэдүүд нь бол яг өөрийнх нь гар бичмэлүүд орж ирээд байгаа байхгүй юу? Тийм байна тийм ээ. Эндээс оруулаад ирэх юм бол их зүгээр шүү. Энэ туяа их чи хашааны завсраар харах төдийд хаашаа ч хамаагүй гүүмээр болдог бэж мэжийг нь оруулаарай. Хашааны югнээ завсраар харах төдийд чинь хаашаа ч хамаагүй гүүмээр болдог байж гинэ. Хүүшээ тэр чи одоо ингээд нууцаар харж идэг усан дорж явахт нь харж идэг юм ааш. Хашааны завсраар харах байлгүй дээ энэ чинь. Хаашаа ч хамаагүй гүүмээр болдог байж гинэ. Пүү. За харин юуны дараад нөгөө нэг Найког байгаа байхгүй. Анхны хайр минь хаврын салхи шиг анирхан ирээ зүрхэнд шингэсэн алаг нүдний чинь дөлөнд би алтан мөрөөдлөө анхлан зурсан энэ мөрийг оруулаа. Харин тэгнэ. Энэ хашааны завсраар харах төдөд чинь хаашаа ч хамаагүй гүүмээр болдог байсан гэдэг. Гэтэ нөгөө тоягч чолонгод яг ингээд хараад байгаа те. Гүүмээр санагдаад байгаа боловч яг харж илээ гэлдээ гээл гүхгүй бас юм байна. Дотроо гүгээд байдаг уу? За анжил өнгөрч холдсон ч гэсэн энийг оруулахгүй шууд оруулахгүй. Гэтэ яг уншиж өмнөхүүдийг оруулах. Алиг оруулдаг л анхны хайр минь хаврын салхи шиг. Тийм тэрийг оруулаарай.
За гэтээ энийг нь уншчихъя заяо. Он жил өнгөрч холдсон ч гэсэн ориглон мэдрэмж мартагддаггүй. Анхны хайр гэдэг сэтгэлийн дун амьдралын турш намуухан ихшгэлдэг гэсэн байна. Энэ бас гоё. Анхны хайр мөн хаврын салхи шиг гэдэг ямар шороотой хайр. Хавар учирч. Анирхан ирээд хаврын хавтаргаар учирч. Очроо чи үхмээр байна уу? Би тэгээд хашаандаа уснаа орох уу те гэнэ. Би ягаад би ч нэг баг багтаа хашаандаага усанд ордог байсан байхгүй. Тэнгүүд яг хашааны тусаар намааг л хардаггүй байсан. Хэдэн наснаас дэш хашаан дотроо тэгж задгаа усанд орсон юм. Хэдэн наснаас дэш ер нь хэдэн настайдаа тэгж хашаандаа задгаа усанд орсон. Гайхаа ээж аав чинь тэгэл нэг байн дотор ингээл уралдаг үстэй ингээл. Тэгээд анхны хайртайгаа учирсан үе чи бас арайч баан дотор усанд орохоор завчгаад gibi юм уу гэж. Анирхан ирээд зөө. За энэ Нойкогийн энэ ч гэсэндээ орж болох юм байна. Он жил өнгөрч холдсон ч гэсэн ориглон мэдрэмж мартагддаггүй. Анхны хайр гэдэг сэтгэлийн дуу амьдралын турш намуухан ихшгэлдэг. Самбраагүй юм яриад байгаарэ гэж. Халаг нүдний. Нэрээ замбраагүй юм. Үсгэлээд яг нэг мөчлөн бичээд байгаа юм очроо. Алтан. И боловсралтай байж дээ. Халаг нүдний чинь дөлөнд би. За вайжаа би бичиж төлөнд би алтан мөрөөд анхлан сурсан. Тэгснээс хараад тэгээд дороо бичээд байгаа юм байна те. Төөр би хаанаас арах юм бэ чи өөр надад эний менийг манай эркэм зааж өгөө явахгүй яасан бэ? Яваад өгсөн ч алтан мөрөөдлөө юу гэж алтан мөрөөд анхлан найрлагч юм дээ. Алтан мөрөөдлөөс бид анхлан сурсан. Ямар хэцүү юм бэ нэрээ. За явжлаа. За ёо. Дараа 7 хоногийн би хавья заяа. Очроо би үхмээр байна уу? Би тэгээд хашаандаа усанд орох уу тэгнэ. Самбраагүй юм байна. Та тэгээд хашааны гадаа усанд ордог гэсэн юм уу? За энэ та бүр алуулах юм байна хийх. За явж ид. Гараас чи хатгаад алхах тэр мөчийг ганцхан зүрхээрээ өдөр бүр мөрөөднө. Хайр гэдэг үгийг хэлхээс өмнө ч гэсэн хартман чамд бүхнийг өгүүлчихсэн байсан гэж. Энэ оруулахаар байна уу? Оруулахаар л шүү дээ. За оруулъя. Одоо дахиад. Гараас чинь яа. Гараас дуу бүтээх гэж байгаа шүү бид хоёр. За мэдгүй ингэж шивчивсэж яг бүр зөв дээр шивж байгаа мүү үгүй мүү. Хомос манай Мэдүү чамд копито чадар явуулчих. Би өчтөр ороо бүр нэлээ ороо унтсан байхгүй. Ороо унтахдаа би хэлсэн. За. Баярлаа. Өчтөр ороо унтахдаа би айгуус 50 унтсан юм аа те. За маш энэ зүгээр доороо мэдэр бүгд копитал тавьчин гэж бодсоч. Яа. Гараас чи натхад байж гараад дэш явчлаа юу ч мөр зөрөө алгасчваа. Чи чинь эрэхтэй штэ тийм юм чи хашаан дотроо шалтаа орох нь энүүхэнд байхаа гэж байна. Эка үнэн өгүүлэгдэж явах шиг байна энэ очроод тийм. Очроо уйлаа суугаад штэ. Тий. Одоо нэг эркам илүү чанга дуутай байсан юм байна. Айгуу гоё юм чанга дуутай те. Голоор тэр нөө зүсч орж ирэл айгу ядаргатай юм шиг санагдчихсан шүү дээ. Тэр нь гоё юм. Тэр зүгээр байсан байх шүү. Тэрийгээ өгүүлээд ах шиг. Надад бол гайг байна уу? Эрка байхгүй байсан ч гэсэндээ би очроотой болон сайхан байх шүү. Эрка амралтаа дуусгаад ирээрээ заа. Хаан тэгж үтцсэн байна. Би сая тэгж хэллээ шүү дээ. Чи яг хүн комент бичсэн юм шиг хүн горд байгаад яа. Чи тэгж бодох нь ямар амаатай бэ? Юу гэсэн үг юм чи? Чи эркаг өгүүлээд байхад би яа манай эрдэнэ даваа бүрвээ ороод ирсэн. Наата байл эннийхийг ол унших. Анхны хайр чи амьдрал болоогүй нь баг дээр байсан юм байл. Болж. Наадах чи оруулах гоё юм. Оруулахгүй эн чи нөгөө нэг юу вэ штэ сөрөг байна штэ. Эрийг бич эрка би хэлсэндээ ихэл хэлсэндээ утсан дээр шивнэ гэдэг ч хэцүү дээ. Басаж орж ирж байгаа ш. Энэ сайндаач биш заяа. Энэ үг нь за. Энэ он жил өнгөрч холдсон ч гэсэн гээд энийг оруулъя гэсэн штэ. Он жил хаана вэ? Би оруулсан штэ. Дээш он жилиг оруулсан юм уу? Дээш та харъя. Очроо чи өхмээрэн үү гэдгийн дээр. Энэ он жил өнгөрч холдсон ч гэсэн хөрх амьдыг үсгэж явах хооронд найруулагч копито тавьчлаа.
За нөгөөх нь 2 удаа оролцсон. Нэг шүлгийн өргий 2-3 удаа ороод наах гэдэг. За шүлгээ авч дуустал ердөө 1 минут үлдсэн байх шүү заяа. Шүлгээ авч дуустал ердөө 1 минут үлдсэн байна. Хэрвээ Бараг болж гин дөө. агуулга байх юм бол газ энэ хугацаанд амжаад оруулаад ирээрээ. 99861045 дугаар нээлттэйгээ учраас холбогдож орж ирээд бас шүлгээ хэлж болно шүү. Тэгвэл манай очроо газ хурдан бичиж авах болно. Тий одоо амжихаа боллоо да манайхаа 1 минутанд дуусч जैन тий. Эркагийн хамгийн эргэн тэргэнэ. Эерэг хэлж байгаа нь. Энийг оруулах юм яах вэ тэгээд өөртөө оруулахгүй. Анхны хайр чи амьдрал болоог нь баг дээр байсан юм байна лээ. Болж. Нэг гой хайрын юмнууд болж ирсэн төгсгөлт нь. Анхны хайр гэдэг манай энэ Эрка тэгэхээр одоо анхны хайртайгаа суугаагүй гэсэн юм биш тий одоохондоо. Одоохондоо гэсэн. Гэхдээ одоохондоо гэж наа чи юу яриад байна. Миний анхны хайр чинь манай эхнэр л аахгүй. Яа. Босton зүгээр шохорхол байсан. Эрка одоо бүтэн өдөржигөө гэртээ байна штэ. Эхнэртээ бүтэн өдөржиг авсан штэ. Яа да. Одоохондоо анхны хайртайгаа чи суугаагүй л юм байна. Юу яриад байна? Энэ нэрээс хөлс баас гараад үгүй баасан ч юу яах вэ? Хамаг гэдэг юм яа. За одоо сүүлийн 10 секунд руу орчиж. За. Одоохондоо гэдгийг амар урдаар биччихсэн шүү. Очроо тэр Эрка одоохондоо гэдгийг айгу урдаар бичсэн байх шүү. Яна амарч орж ирээд нилээ эвгүүцээ. Харин тийм ээ. За нэг насан туршийн дурсамж гэж байдаг бол хажууд чин өнгөрүүлэх мөч бүр түүний эхлэл. Хэрвээ мөнхийн хайр гэж байдаг бол хайрт минь тэр нь чи байх болно гинэ. За энэ мөрийг оруулснаар дуусгая. За энэ мөрийг оруулснаар дуусгаад тэгээд шүлгээ бэлэн болгоё төхөө. Очроо. Тэги би наадах чи газ шивчээ. Одоо манай найруулагч минь копидод байгаа шүү. Тэгээс би шивнэ гэж хотлоо маань. За ингээд шүлэг бол хаагдсан. Баярлаа. Ингээ намайг бас ингээ хурууны дасгал илгэсэнд баярлаа манайха. Бас хурууны дасгал илгэж бас тийм чухал юм биш үү? Яаж яхад сандарсан үед нь хоёр үсэг зэрэг дарагданаа чам. За одоо би жанр манараа сонгоол тэр хард рок. Жанраа сонгохоос гадна шүлгэн дээрээ анализ хийгээд тэгээд явуулаад шүлгийг би уншин штэ. Тэгвүлөө. Тэгэн штэ. Би шууд нөгөө юу нөө. Тэрийг өөр газар руу оруулна штэ нэр. Балаа. Тэр чи ихлээд за байж гараа. Энэ хүндээ зааж өгөхгүй. Эрка чи яаж байгаа юм бэ намайг ингэдэг юм тийм ээ. Яаж байгаа юм бэ хүүхдийг эвгүй айлд оруулаад. За би чам руу шүлгээ явуулъя. Шүлгээ. Над руу шууд явуулахгүй. Эхлээд наадхан анализ хийх байхгүй юу? Анализ хийдэг юм програм нэнтэй байгаа мó? Би өөрөө анализ хийх хэрэгтэй мó? Чи яагаад байгаа юм бэ? Шууд анализ хийх шаардлагагүй. Би шивж явахдаа мөн анализ хийж болдгоо мó. За болоорой. За явуулсан уншаад унш би шүлгээ явж. Анализ хийцээ анханасаа бичих явахдаа анализ хийгээл явж байгаа шүү дээ. Бичснийхаа дараа дахиж анализ хийнэ гэж юу хэлдэг юм бэ? Тэр нь анализ гэж юу хэлдэг гэх. Яа за Яркаахгүй мэнэр хүчинэ за. Би бол үхээгүй шүү очиж. Би бол зүгээр байгаа шүү. Йоо. Арайч дээ. Яа. Хаана яаж вэ? За наатах унш. Би явуулсан байгаа шүү. Йоо. За зүгээр шүүлэх шаардлагагүй зүгээр би өөрөө бичих явахдаа би чи өөрөө юм зохиодог хүн штэ. Зохиолч хүн. Тэгэхээр ингээд манай Эрка магадгүй нөгөөдгөө анализ хийлэгдэг өөр тустай янз янзын байгаа. Би өөр шууд бичих явахдаа анализ гэдэг өгүүлбэрүүдийн засаацсан явчихж байгаа. Анализ гэж юу? Анализ гэнэ аннастаа дахиа юу лээ гэх. За яваа тоглож чинь за. За өнөөдөр бол яг очроо ингээд сууж юуныхаа ард зохиогч ард сууж байгаа учраас очроог хэлснээр уншдгаараа л уншия. Ингээ хамтдаа өнөөдрийн анхны хайр хэмээх дууныхаа шүлгийг сонирдоцгоё. Бага насны гэгээ баатар нь байсан тэр. Анхны хайр амьдралын хамгийн нандин дурсамж. Би нэр тэгж дуурах гэсэн. Би тандрад юм ярьж ийн гэж бодоод голоор нь таслахгүй байх гээд яваад цааш өөр. За инээдэ гаргаарай. Хиндөө. За яа орцсон шүү надад орцсон. Яг ингээд нэг орчихлоор ингээд надад нэг орчихлоор ингээд хүмүүс яаж чадхаа хэлдэг. За энэ шүлгийг за би уншихлаар арай жоохон бүдүүлэг болох уу тийм ээ. Чи нарилэг болгоор нэг уншиж та.
Инээж байгаа. Көбисээ мандраад заяа. Чам юм ярьж яах гэж бодоод яалаг ойлгож дуурайд. Одоо ингэдэж штэ Эркагийн хийдэг юм болвол Шүлгээ бим болгох лөө. За одоох. үгүй пин болохоос өмнө ихтэй засвар оруулдаг байхгүй юу? Засвараа ихлэ оруулчих. Тий, намайг хэлэхээр би хэрвээ засвар байвал тэрнтэй засвараа оруулна. Биш үү заяа. За. За явъя. Би дуурахгүй штэ. Яа балаа юм а чи. Нэг их за. Намаа бити бод. За одоо ингээд та бүхнийхээ бас зохиосон гайхалтай шүлгийг юм байна. Заяа минь уншиж өгөхөд бэлэн болсон байна. Тэгээд ялчгүй энийд нь хүрсэн байна. Тэгээд шалтгаангүй инээд энэ бол. Өөлээд байгаа юм шиг. Яа чи бас яг нэг юм анхнаараа алдсан юм шиг сцен тоглоод байна шүү дээ. Аймаа энэ. Үгүй энийг Йоо. За инээд За одоо бас мартахын тулд гонигтай За, одоо юм барьсан. болдог. За анхны хараад. Би бол сая дуураагүй шүү. За би унших уу. Яа юу болоод байна цааш. Хүшин минут зөнүүд боллоо. Миний энэ аппликейшн гацчих юм болов мэдгүй. Гэс уншия. За. яг үйлээд байна. Анхны хайр. Баг насны. Өч ийм аян дээр явах болов мизөө. Нэг л Энд чи анхны хайрын аян штэ. тийм үү нэг л тохирохгүй явчихъя за. Баг насны гэгэм мөрөөдлийн баатар нь байсан тэр хүн. Цэг гэсэн. Анхны хайр гэдэг амьдралын минь ариун бөгөөд нандин дурсамж юм аа. Алсад одсон ч сэтгэлд минь ойрхон анирхан үлдсэн намуухан аялгуу. Хайрлахгүй юм бол зүрхээр би яах вүлээ? Харагдахгүй юм бол хайраар яах вүлээ? Хүлээхгүй юм бол сэтгэлээр яах вүлээ? Хүсэхгүй юм бол амьдралаар яах вүлээ? Өглөө бүрийн нар шиг. Болоо. За чи уншаа. Яг шиг гэдэг юм. Өглөө бүр За гэдэг. одоо яг явчих. За. Баг насны гэгээ баатар нь байсан тэр анхны хайр амьдралын хамгийн нандин дурсамж алс хол байсан ч сэтгэлд ойрхон хайрлахгүй юм бол зүрхээр яах юм бэ? Харагдахгүй юм бол энэ үгийг засахгүй бол харагдах шимиг гэж бичсэн байна шүү дээ. Харагдахгүй юм бол хайраар яах юм бэ? Хүлээхгүй юм бол сэтгэлээр яах юм бол хүсэхгүй юм бол биеэр яах юм бэ? Өглөө бүрийн наран байж, өдөш бүрийн од байж, гэгэн томоогүй насны минь гигээхэн дурсамж гэхээхэн гэсэн юм шүү. Дуун дээр буруу уншаад явчих штэ. Эгэлхэн боловч зүрх сэтгэлийн минь нандин дурсамж энэ дэлхийн хоёр дахь нар минь чи байсан. Хашааны завсраар харагт үдид чинь хаашаа чамаагүй гүмээр болдог байж анхны хайр минь хаврын салхи шиг анирхан ирээд зүрхэнд шингэсэн. Алаг нүдний чинь дүлэнд би алтан мөрөөдлөө анхлан зурсан. Гараас чин атгаад алхах тэр мөчийг ганцхан зүрхээрээ өдөр бүр мөрөөднө. Хайр гэдэг үгийг хэлэхээс өмнө ч гэсэн харц минь чамд бүхнийг өгүүлчихсэн. Он жил өнгөрч холдсон ч гэсэн ориглон мэдрэмж мартагддаггүй. Анхны хайр гэдэг сэтгэлийн дун амьдралын турш намуухан ихшгэлдэг. Хэрвээ насан туршийн дурсамж гэж байдаг бол хажууд чин өнгөрүүлэх мөч бүр түүний эхлэл. Хэрвээ мөнхийн хайр гэж байдаг бол хайрт минь тэр нь чи байх болно. Баг насны гэгээ мөрөөдлийн баатар нь байсан тэрхэн энэ юу вэ? Энэ дахиад өөр юм болоо явцсан шүү дээ. Үгүй шүү дээ. Хоёр яваад би дээдлийн уншсан байхгүй. Дээдлэн уншиж. Чи доотлын унших хэвээр. Засцээ. Дахиад унших юм бол ингэж. За, ер нь нэг иймэрхүү шүлэг байна. Анхны хайр манайхан дурсуудаа тийм ээ. За энэ дээр болохоор яг засцсан дээр нь бол юугүй юм шиг байна. Алдаа байхгүй юм шиг байна тий. За тэгвэл юу яа зэрэг явуулъя. Пин болох уу? Юу яагаад эхлээд пин болохоос өмнө дууныхан төрөл жанрыг өгөөд явуулъя. За яаж гараа дууныхаа төрөл жанрыг юу ячнаа. Бүр зогсдгүй штэ. Гэхдээ би ер нь ийм юм байна. Би сая өөрийгөө анзаарслаа. Одоо ч гэсэндээ анзаарагдаад байна л да. Тэрний юу гэхээр айгу удаан инээсний дараа миний хоолой цаашаа орчд юм байна. Харин тэгэн штэ чи чинь. Миний хоолой бүр байхгүй болчихлоо штэ.
Айгу сонирн болчт юм байна. Би ер нь инээдэггүй хүн байсан юм байна. Тийм шүү дээ. Би уйлдаггүй хүн байсан юм. Би хатуу хүн байсан юм байна. Тийм ээ. Сая намайг очроо зөөллөө. Ай. Ай. Наа чи араа бас. За тэгээ манайхан бас комент өргөрөө тэр. За. Юу вэ? Коммент дээрээ дандаа л инээгээд нь штэ энэ хүмүүс чинь. за. Зэрэгцээд бөөнөрөө бултаараа инээсэн юм шүү. Мөнхийн хайр гэж байдсан байх лээ. Гэхдээ тэр нь чи бол биш байсан байна лээ гэнэ. Энэ Эрдэнэ угаасаа нөгөө нэг зөрүүдийн туйл л да. За. Явж гинэ. Ер нь бол нөгөө арилгаачлаа айж гинэ. Сая алга болгочлоо. Зөөч. Нөөчээр за одоо хаач. Удаа инээхээр баг юм хотоод өвддөг юм биш үү? Үгүй хотоод биш наа чи элэг өвддөг байхгүй элэг. Хотоод элэг хоёр нэг дураад юм уу? Харин чи бүр комедигийн тайзан дээр очих юм бол байгаа те. Бүр ингээ элэг чин ингээ амар эгөө болно шүү бүр амар. Та надад аппликейшн ямар сони юм бэ? Хотоод руу ингээ бүр зангираад ингээ айгу сонирн болж штэ. Тэгин. Бүтлэн бээгээрээ эргэсэн дуу болчихгүй яа гэнэ. Диско яах вэ? Үгүй хайрын дуун дээр үү? Хайрын дуу эмо юм байна те. Үгүй эмо гэхээсээ илүү нэг гоё тийм нэг мөрөөдлийн dream pop талтаа орж ирэх гоё юм шүү. За эмо classical Эрэгтэй эмэгтэй хоёр хүнээр дуулаа. melodic. За тэр эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүс нь бол одоохондоо Эрик одоо бүр татаж унж байгаа. За энэ ер нь их сонирн болоо шүү дээ. Энэ ер нь аппликейшн мөн үү? Юу яриад байгаа бэ? 4 минут үлдсэн бэ дуугаа болох хэрэг. Ямар ч уншиж чинь. Бөөрким ингээл байна. Бөөрким ингээл зааж. Эрик бөөрким ингээд энэ тэгэхээр яа тий? Эрик ингээ бөөрким яваад байна. Юу бодож байна манайхаа? Юу чи нэг Баца хашааны завсар гэдэг нэртэй дуу хөшнө. Би нэрийг нөгөөгүйс чи хашааны завсар гэдэг нэртэй дуу бүтчлээ штэ. За яажгараа. За яах вэ? Нэр яах вэ? Би нэг яаж шеэрлэх вэ? За окей. Шеэрлээ линк. За дуу бол бүтсэн. Одоо шеэрлэх бас нэг асуудал байна. Одоо манай хүн шеэрээ хайж copy link. За одоохоо. Нааша явуулаарай гэж нүдэн дээр тавьж ирээл ах шиг шүү. Тийм байна, тийм ээ. Тийм байна. Тэр чат хаана байна гэхгүй. Чатны аппликейшн. Өнөөдөр нэлээд сандарч шүү. За байлаа энэ. Энэ одоо юу болчихсон? Хотод нэрэнгээс энэ хотод илэг хоёр юм За одоо явуулж байна. Одоо уншиж байна. Уншиж байна. Уншиж байж энэ юугаа явуулах гэсэн чи энэ араа. Юу вэ? Шүлгээс гад ингэсэн нэг харилгаж чинь явуулах гэсэн. Урд би саад болцсон. За жаадах явуулсан. Коммент зэдэн бага шүлэг явуулсан. За одоо юугээ шүлгээ пин пост болгох чадах уу? Би тэрийг болгох уу? Үгүй. Би чи болгож. Би болгож яах вэ? За тэгээ. За анхны хайрын тухай нэг гайхалтай дуу бол одоо бүтэж явах шиг байна. Бүтэж явах шиг юу вэ чи? Хашааны завсар гэдэг дуу. Гэхдээ энэ анхны хайр гэдэг дуу байхгүй юу? Уг нь тэгсэн чинь хашааны завсар гэдэг нэртэйгээр энэ дуу бүтчих юм аа бас. Энэ манай найруулагч шууд над юунаас нь явах боломжтой байна. За байж гараа би шууд за хоёр янзын явсан. Нэг нь сонсох юм шиг. За сонсоод үзгүй бүгдээрээ. Сонси үе дуусгаад байна. За дахиад нэг. За хоёр сонсъё бүгдээрээ хамтдаа. Хашааны завсраа. Болохгүй. За байж гараа. Түр саатал цаа байж гараа шууд болно наа чи болох ёстой. Татж жагаад явуулаач. Тий. За окей. За татчих юм байна тийм ээ. Татж жагаад тэгээд явуулаа шүү. За окей. За энэ хооронд нь би хилдэг шүү. Инээх илгэнд түй хамаагүй гисэн. Бүдөө гизэн л Үгүй харин тийм ээ. Яг ингээд нэг тэр хавцааны юм болцсон шүү. Яг тэр хавцаатай л холбоотой шүү. Тийм ээ. За энэ дуу бол үнэхээр гоё бүтсэн юм шиг зөв надад санагдаж байна те. Нөгөө нэг инээд баяр баясал цэнгэлсэгүй татах гэж байна. Уншаад байна. Инээд баяр баясал одоо зэгсэлсэн энэ газар бас муу муухай юм байхгүй гэж монголчууд эртээр үеэсээ ярьдаг байсан шалаа. Инээд баяр зэгсэлсэн үү? За юу яа ачраа дуугаа явуултлаа битэн юм ярьдаг хөө миний хотоод өвдөд. За. Яг ингээд нэг оршоод байж ивэл бас зүгээр юм шиг санагдаад байна. Яа. Яаж болж гинэ? Цаг 2 минут. Харин тийм ээ. За энэ ер нь ай тавиад өгүүлэх үхгүй. За энэ ер нь угаасаа байж гараа. Эрка яг энэ тусламж гомоор санагдсан юм шүү дээ. За энэ хооронд би яг төгсгөлөө хийжээ заяа. Төгсгөлөө хийж яасан бэ? За миний утсан дээр бол болоод байна. Тавьж гар энэ чатаар би дахиад save as video за хадах.
За Юу вэ чи хэд 1 минут болчих үгүй нөө. За би төгсгөлийг нь хийжээ. Төгсгөлийг нь За, хийхэд яаж яах вэ гэхлээр бид дуугаа сонсоод шууд нэвтрүүлэг бод өндөрлөх болно. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг 7 хоногийн даваагаас баасан гараг болгоны 7:15-аас 8:45 минут. За, одоо явуулсан ш, одоо сонсогч танд хүрдэг байгаа. Тэгэхээр өнөөдөр гайхамшигтай, хөгжилтэй, ходоод гэж зүвтгсэн нэгэн дугаар болж өндөрлөө. Өнөөдрийн отгон уран бүтээлээр мэндэлж байгаа анхны хайр гэдэг нэртэй байсан боловч манай очрогийн бүтээснээр хашааны завсар хэмээх дууг хамтдаа сонсоход бэлэн болсон байна. Радиогийн 1-р студид Эрка очроо. Биш шүү дээ. Эрка очроо биш шүү. За ирсэн. Очроо заяа. Найруулагч Мизо За бүгд хамтдаа. Баярлалаа. Баяртай дууга дуусаад өнөөдрийг гоё өнгөрүүлээрэ. Тийм ээ. Дуугаа сонсъё. Угийн пин подкаст. Би кост хийгэрээ. Ямар жанр явуулсан бэ? Ханасны гиген мөрөдлийн батар байсан тэрхэн хүн анхны хайр гэдэг амьдралын минь арийн бөгөөд нандин дорсон юм алсад тодсон сэтгэл минь орхон анархан үлсэн намуухан айгоо өглөө бүрийн нар шиг гэрэлтэж үдэш бүрийн от шиг галастаг байлаа чи Жоо. Очроо чи шатцаа. Баяр хүргэе очроо. Хоосоогүй шүү. Одоосаа гоо. Хоосоогүй шүү. Дундлын дисциплин явж байна. Ямар юм аа? Ирхэн атлаа зүрхэн мөн хөрсөн ирхэн дурсан чинэзэн чи энэ хорвогийн хоёр дахнар минь энэ дулаан гэрвшин чи байла хашааны завсраар хатуудít чин хаша чамаагүй нисмэр санагдсан анхны хайр минь хаврын сай хишиг амархан нэрэ зүрхэн чингэсэн алгнуудны чин дөлөн дотор алтан мөрөдлөө анхлан зулсан тараас чинатад авлах тэр мөчиг ганцхан зүрхээрээ өдөр бүр мөрөдлөө анхны хайр минь ганц минь чамд бүхнийг үгүйсэн анхны хайр гэдэг сэтгэлийн доо амьдралын тош намуухан нэгшлэдэг онцлог цогтолсон шгисэн огийн мэдрэг бүтгэрдэг гоо хэрэг насан тушин дорсон чич байдаг боо хажууч нүгүнэт мууч бүхэн түүний шиг хэрүүхэн хайрдаж байдаг боо таасан тэрчи байх болоо Анхны хайр гэдгийг дахид болгоч те. Яаж нэ хашааны завсар гэдгийг дахид болгочиход байна. Азар. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Урайгаа хилээд өндөрлөцгөөе. Өнөөдрийг Өчигдрөөс илүү сайхан болгоё. Маргааш уулзлаа. Түр баяртай. Баяртай.
За ямар өвдөө? Би ийм амархан гэж бодоогүй. Ястай гоё юм аа. Улаанбаатарын өглөөгийн доор ми гэж. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио